Бидний өмнө та удирдах 저희 위한 일을 에, 미리 준비해 주심을 감사합니다. бидний өмнөх замыг та удирдах бидний төлөөх бүх зүйлсүүдийг урьдчилан бэлдэж өгдгийн төлөө танд талархъя. 하나님께서 합당히 여기시는 일꾼으로 준비시키심을 감사합니다. Эзэн минь та биднийг өөрийнхөө таалалд нийцсэн таны хүмүүсээр бэлдэж өгч байгааг төлөө талархъя. 주시는 말씀을 통해 에, 심령이 밝아지게 하여 주시옵소서. Эзэн минь таны үгээр дамжуулан бидний сэтгэл зүрх болон хараа нэгтгэхэд та тусалж өгөөч. 하나님의 뜻을 분별할 수 있게 하여 주시고 Таны хүслийг ялхан салгаж чадхад туслаач. 모든 일에 뜻을 행하는 자가 되게 하여 주시옵소서. Бүх зүйл дээр таны хүслийг, таны тааллыг хайдаг хүмүүс болгож өгөөч. 하나님께서 하고자 하시는 일을 잘 받들어 순종하는 자가 되게 하여 주소서. Эзэн минь таны хийх гэж байгаа үйлс борыг бид нар дуулууртай байдлаар хүлээж авахад туслаач. 이 시간도 하나님 앞에 합당한 일꾼으로 준비되기 위한 가르침을 주실 줄 믿습니다. Энэ цагт ч мөн та биднэрт таны хүсэлт нийцсэн, таны таалалд нийцсэн сайн ажилтан болохын төлөө заавруудыг өгнө гэж итгэж байна эзэн. 성령께서 깨달음을 주시고 또 그 확신과 기쁨을 주시옵소서. Ариун сүнс та биднэрт ойлголтыг өгч, бас биднэрт зөв болоод тодорхойгоор зааж өгч, мөн түүгээр дамжуулан таны баяр хөөргийг бас биднэрт байлгаж өгөөч. 사역하는 내내 붙잡고 활용할 만한 귀한 깨달음을 주시옵소서. Эзэн минь биднэр танд үйлчилж явах энэ хугацаанд танд үнэхээр хэрэглэгдсэн таны тулд таныг үргэлж баярлуулсан хүмүүс би хараад тусалж өгөөч. 예수님의 이름으로 기도합니다. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. 오늘은 사무엘 하 17장 1절부터 시작을 하겠습니다. За бүгдээр өнөөдөр 2 дугаар Самуэль 17-гийн 1-ээс эхэлнэ. 17장의 핵심 교훈은 아이도벨의 실패와 후세의 성공입니다. За 17 дугаар бүлгийн гол агуулга нь юу гэхээр Ахитофелийн бүтлгүүтэл болон Хосиягийн амжилт гэсэн ийм агуулга байна. 이제 그다음에 첫 번째 1번 네. 아이도벨의 두 번째 모략. За дотор нэрлэлээр дэд сэдвээр ангилж байгаа те эхний нэгдүгээр дэд сэдв болохоор Ахитофелийн зөвлөгөө. Ахитофелийн 2 дахь зөвлөгөө. 1절부터 4절까지고요. 1-ээс 4-р ишлэл байгаа. 1절부터 본문 읽어 주시기 바랍니다. За, 네, 1절부터 4절까지인가요? 읽을 때는? 예. 좀 4절까지 읽어 주십시오. 예. 네. За би 1-ээс 4 хүртэл уншиж өгье. Цаашид бол Ахитофел Абсаломд 12,000 хүнийг шилж авч босоод энэ шөнө Давидыг нэгэн хөөхийг зөвшөөрнө. Түүнийг эцэж суйлдсан байх үед нь би түүнийг дайрч түүнтэй хамт байгаа бүх хүмүүсийг зогтох болтол түүнийг түйвэргий. Тэгээд би зөвхөн хааныг нь алъя. Би хамаг ард олныг тан дээр буцааж авчирна. Хүн бүрийн буцаж ирэх нь таны хайж буй ганцхан хүнээс шалтгаалж байна. Тэгсний дараа хүн бүхэн амар тайван болно гэж хэлэв. Энэ үг Абсалом болон Израилийн бүх ахмадуудад таалагдваа. Амен. 아멘. 앞서 설명한 대로 아이도벨의 모략은 굉장히 뛰어난 모략이었던 것이 분명합니다. Хэдүүлээ өмнө нас хэлжсэнчлэн Ахитофелийн зөвлөгөө маш шилдэг сайн байдаг. 첫 번째 모략을 첫 번째 계책을 통해서 모략을 통해서 얻은 게 무엇일까요? Эхний удаадаа эхний нэг зөвлөгөө байсан тийм эхний зөвлөгөөгөөр Ахитофелийн зөвлөгөөг дагаад түүний ололт нь юу байсан блэ? 전쟁을 수행하는 군사들의 마음을 이렇게 전투적인 마음으로 적극적인 마음으로 싸울 수 있도록 마음을 바꿔놓은 거 아닙니까?
Тэгээ эхний зөвлөгөөгөөр одоо яг нөгөө дайнд байгаа тий дайдж байгаа цэргүүдийн сэтгэлийг ингээд шулуутгасан тий. 이 두 번째 모략 역시 굉장히 효과적인 성공을 거둘 수 있는 그런 좋은 모략이었습니다. Тэгээ энэ хоёр дахь удаагийн энэ зөвлөгөөч гэсэн бас хэрвээ дагсан бол маш их ингээ амжилтыг олох үс ийм сайн зөвлөгөө байгаа. 이 아이도웰의 한 말을 만약에 압살롬이 받아들였다면 이 결과가 어떻게 됐을지는 그거는 뭐 분명한 거죠. Тэгээ мэдээч хэрэг Абсалом Ахитофелийн энэ зөвлөгөөг хэрвээ дагсан бол үр дүн нь ямар байх нь тодорхой байсан. 그럼 아이도벨의 의견의 요점은 어, 다윗 왕만 빨리 죽이면 전쟁은 쉽게 끝난다. 그런 내용이었습니다. Ахитофелийн зөвлөгөөний гол одоо фокус нь юу байсан гэхээр ердөө нэг л хүн буюу Давид хааныг л алдчих юм бол энэ дайн ингээ шууд дууснаа гэсэн ийм зөвлөгөө байна. 이런 작전은 어, 왕이 굉장히 훌륭한 지도력을 갖고 있을 경우에 반드시 필요한 그런 방법입니다. Хэрвээ тухайн нөгөө одоо хэрвээ энэ төлөвлөгөө болохоор хаан нь зөвхт бөгөөд те маш ингээ сайн хаан байсан бол энэ төлөвлөгөөний дагуу хийхэд маш ингээ болохоор зүйл байгаа. 아하방이 북이스라엘 아하방이 네. 아람 나라와 전쟁했던 일이 있었습니다. За тэгээд нэг юм жишээ байна. Хойд Израилийн хаан Ахаб хаан Арамтай дайдсан юм дайн байгаа. Дайн болсон. 근데 아람 나라가 여러 번 패배한 것이 그것이 아하방의 어떤 능력인 줄을 알고 아하방만 죽이려는 작전을 썼던 거죠. Тэгээ Арам улсаас болохоор Ахаб хааныг маш нөгөө мундаг гэж үзээд Ахаб хааныг л алчих юм бол энэ дайн дууснаа гэдэг ингээ янз бүр ингээ арга үзчихсэн. 열왕기상 22절에 군사들에게 명령하기를 너희는 누구하고도 싸우지 말고 오직 이스라엘 왕과만 싸우라 이렇게 명령을 내렸습니다. Тэгээ ялангуяа шаштрын дээд 12 дахь бүлгийг харах юм бол цэргүүцтэй үргэлжлүүлсэн та нар өөр хүмүүстэй дайдах хэрэггүй зөвхөн хаантай л дайдах хэрэгтэй гэж ингээ зааж исэн. 머리가 없는 몸은 죽은 몸이듯이 왕이 없는 군대는 그건 더 이상 군대가 아닙니다. Тэгээд ер нь бол одоо хаанаар өдөрдүүлж байгаа цэргүүд нэг хүн толгой байхгүй бол хэрэв толгой нь байхгүй бол хүн ингээд нэг хүн биш болдог шиг хаан гэдэг хүн байхгүй бол цэргүүд нь ингээд хинч биш болдог. 그리고 또 아이드벨의 그 의견은 빠른 속도로 따라가면은 이길 수 있다라고 말을 했습니다. Тэгээ буцаагаад хэдлээ сонгуулиор орох юм бол Ахитофел ингэж тэгж хэлсэн те. Одоо цаг алдахгүй хурдан ингээд хийх юм бол хурдан нэгэх юм бол боломжтой гэж ингэ хэлсэн. 상대방이 예측하지 못하게 빠르게 이동하면은 쉽게 승리를 얻을 수 있는 거죠. За тэгээ эсрэг талынхан арайч нэг тооцоолоогүй байх үед нь хурдан хөдлөх юм бол амжилтыг ингээ хурдан олох боломж юм байдаг тийм. 어, 어, 이전에 몽골 군대가 세계를 정복할 수 있었던 것도 빠른 이동 수단을 갖고 있었기 때문에 이렇게 쉽게 전쟁에서 이긴 거 아닙니까? Тэгээ бид нэр манай өвгдөөд болсон монголчууд ч гэсэндээ дэлхийг ингээд эзэслэхэд шаардлагатай нөлөөлсөний зүйл нь юу гэхээр маш хурдтай байсан нь нөлөөлсөн гэж байна тийм хурдан байсан. 제가 말한 게 맞는 건가요? 제가 잘 모르니까요. Тэгээ пастор гэнэ миний ойлгож байгаа зөв билүү та нар юу гэж бодож байна гэнэ. 예, 맞을 것 같습니다. 말로 막 달리는 것 같아. 예, 빨리 다녀서. 그러니까 다이당이 준비하고 있지 못할 때 빨리 가서 다이당만 죽이면 이기는 건 너무 당연한 그런 이치이죠. Тэгээд яг тэрэн шиг одоо энэ чи Давид хаан арай бэлтгэл нь амжаагүй байх үед хүчин жоохон бэхжүүгээ байгаа энэ үед нь хурдан очиод Давид хааныг л алчих юм бол дайн дууснаа гэсэн энэ зөвлөгөө Ахитофел өгч байгаа. 그럼 다른 군사들이나 백성들은 피해를 죽이지 않고 전쟁이 쉽게 빨리 끝날 수 있다라는 그 의견을 제시한 겁니다. Тэгээ харин бусад ард дагалдж яваа ард түмнүүд болон цэргүүдийг нь алахгүйгээр буцаагаад авчирья гэсэн тийм ийм зөвлөгөө өгсөн юм. 이 이치가 원리가 맞기 때문에
백성들 그 다른 신하들도 그 얘기를 듣고 다 옳다고 생각을 했습니다. Тэгээ энэ Ахитофелийн зөвлөгөө ер нь их сайн зөвлөгөө байсан учраас хаантай хамт байсан албатууд нь ч гэсэн тэр зөвлөгөөг нь сонсоод таалагдсан гэж байгаа. 아이도벨의 모략이 얼마나 훌륭했다라는 걸 우리가 알 수 있는 그런 부분이고요. За тэгээ энэ хүртэл агуулга нь болохоор хэднээс дөрөвдөр ишлэл болохоор Ахитофелийн зөвлөгөө ямар ингээд мэрэгэн байгааг гэдэл харж болно. 실제 또 빠르게 이동을 해서 승리한 그 예를 들면은요. Мгм. За ер нь бодит байдал дээр ч гэсэндээ маш хурднаас хурд гэдэг зүйлээр ингээд те амжилт олсон нэг юм жишээг ярьж байгаа гэвэл 기브온 성읍이 가나안 족속의 연합군에 의해서 포위를 당했습니다. хиб дүгөр 예, агуу юм. 이 기브온 그러니까 여호수아에게 항복한 그 성읍이 있죠. 음, 음. 기브온 성읍이라고 기브온 성읍. 네네네네. 이제 거기 포위 당했을 때 이제 예를 드는 겁니다. 네네. Мгм. Нэг Гибеонд ингээд нөгөө Йошуа Гибеонд ингээд нөгөө тулалдсан нэг юм жишээ байдаг тий. 여호수아에게 구조를 도움을 요청하니까 여호수아가 도와주러 간 거죠. Мгм. Гибеон руу болохоор Йошуаг ингээд туслаад өгөөч гэдэг ингээд гуйж байгаа. Тэгээд Йошуа яасан гэхээр тэр нь төлөө туслахаар ингээд явсан юм тохиолдол байсан. 그때 어떻게 했냐면 밤새도록 빠르게 이동해서 생각지 않았을 때 급하게 공격을 해서 어, 그 적을 다 깨트렸던 겁니다. Мгм. За тэгээд тэрэн дээр яасан гэхээр Йошуа цаг алдахгүйгээр шөнийн турш ингээд одоо хөдөл явсан байгаа. Шөнийн турш явж агаад очоод тэднийг дайсныг бодоогүй байх үед нь очиж ингээд арсан юм тохиолдол байдаг. 하나님께서 하시는 일도 우리가 생각지 않은 때 일이 일어납니다. Тэгээ энэтэй адилхан эзэн бурхны маань хийдэг ажлууд ч гэсэндээ бид нарыг ингээд бодоогүй байх үед ч гэсэн ингээд байдаг. 사단도 그것을 흉내냅니다. Тэгээ сатан ч гэсэн бас түүнийг ингээд дуулууд байгсан ингээд тэр шиг ингээд ажилдаг, хурдан ажилдаг. 사단의 존재와 움직임은 우리 눈에 보이지 않습니다. Тэгээ сатаны одоо оршин байгаа болон түүний үйл хөдлөлүүд нь бидний нүдэнд харагдахгүй боддоор 우리가 준비하지 않고 있을 때 우리 모르게 와서 그 자기 일을 합니다. тэгээ бид нэр ингээд бэлтгэлгүй байж явах үед бэлтгэлгүй тэгээ тайван байж явах үед намайг би мэдээчгүй байхад аль хэдийнэ хурцээр ажилтсан байж байгаа сатан. 내가 깨어있지 않을 때 내 마음을 바꿔놓고 또 나와 가까운 사람의 마음을 이상한 마음으로 바꿔놓는 거예요. Тэгээ би ингээд сэрж амжаагүй байтал те сэрж амжаагүй ухаарч амжаагүй байтал миний бодлыг аль хэдийн өөрчилсөн байдаг. Эсвэл миний эргэн тойрны хүмүүсийн бодлоодыг ч гэсэндээ аль хэдийн хурдан өөрчилсөн байх тохиолдол байдаг. 사람의 마음이 갑자기 예상치 못하게 바뀌었다면 그건 사단의 역사가 있었던 것이 분명한 겁니다. Тэгээ бид нэр энэ хизээ ингийн болчихоо гэж ингээд мэдээгүй байж гинт ингээ ухаарад харахад хүний бодол сэтгэл ч юм уу өөрчлөгдсөн тохиолдлууд байдаг тийм. Энэ ингээд гинт өөрчлөгдсөн ийм зүйлүүд ингээ байна гэвэл энэ донд сатан аль хэдийн ажиллаа хийцэн байна гэсэн үг гэдэг. 어, 아이도벨의 모략만 있는 게 아니고 여기 후세의 모략도 여기 나오죠. За цаашаа нь хэдүүлээ Библийг харах юм бол энэ чи Хошеагийн зөвлөгөө, Ахитофелийн зөвлөгөөний дараа Хошеагийн зөвлөгөө гарч ирж байгаа. 후세의 모략은 5절부터 그두 번째 제목인데요. За хоёр дахь сэдэв нь болохоор Хошеагийн зөвлөгөө гэсэн юм сэдэв байгаа. 두 번째 후세의 세 가지 모략. За Хошеагийн 3 зөвлөгөө гэсэн сэдэв байгаа. 5절부터 13절까지입니다. За 5-аас 13 дугаар ишлэл байна. 그러면 5절부터 7절까지 읽어주시기 바랍니다. За би 5-аас 7 дугаар ишлэл хүртэл уншиж өглөө. Гэвч Абсалом архи хүн Хошеаг мөн дууд тэр юу гэж хэлхийг нь сонсъё гэв. Хошеаг Абсалом дээр очиход Абсалом түүнд ийхүү хэлв. Ахитофел ингэж хэллээ. Бид түүний үгээр болох үгүй юу? Хэрэв үгүй бол чи үгээ хэлнэ үү гэв. Хошеаг Абсаломд энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв. 아멘. 아멘. 방금 전에 사단이 인간의 마음을 바꿔놓는다는 말을 했었죠.
Мгм. Хэдүүлээ сая ингээ ярьж хаад сатан буюу муу нэгэн хүний сэтгэлийг маш хурдан хувирах чаддаг гэж хэлсэн тий. 그때 우리의 그 대처 방법, 우리가 할 수 있는 일은 뭐가 있을까요? Тэгээ тэгвэл бид нэр хувиргуулахгүй байх буюу хамгаалах арга гэвэл ямар арга гэж болох вэ? 말로 설명하거나 다른 여러 가지 방법으로는 어떤 방법으로도 그 마음을 바꿀 수 없는 겁니다. Мэдээчээрээ хэдүүлээ тайлбарлаад ч юм уу өөр ямар нэгэн арга хэрэглээд ч юм уу тэгэж ингэж нөгөө нэг аль хэдийн станы дээр хувиргасан хүнийг ингээд зүгээр болгож болон гэж бол байдаггүй. 인간의 능력으로는 사단을 움직일 수 없는 겁니다. Нэг үгээр хэлэх юм бол хүн хүний хүчээр сатаны ингээ өөрчлөсөн хүний сэтгэлийг өөрчилж чаддаг. 그래서 그의 마음이 바뀌어질 때까지 간절히 기도하는 것밖에는 다른 방법이 없는 겁니다. Бидний хийж явах зүйл гэх юм бол тухайн одоо хүний сэтгэлийг те эзэн өөрчилж өгөөч ч юм уу те эзэн түүнийг ингээд одоо аварч өхийн төлөө залбирхаас өөр юм байдаггүй. 그럼 반드시 필요한 기도이고 하나님께서 원하시는 기도입니다. Тэгээ бид нэр бурхан ч гэсэн бас биднээс тийм хүмүүсийн төлөө залбирсаа гэж хүсдэг. Энэ заавал бас хийх ёстой зүйл байдаг. 예, 반드시 하나님이 일하셔서 얼마 지나지 않아서 그 마음이 다시 돌아오게 됩니다. Тэгээ бурхан харин залбирлын танд хариуг сонсох үедээ тогтоогдсон тэр хугацаа өнгөрөх үед тухайн хүний сэтгэл дээр ажиж өгдөг. 예, 지금 읽으신 5절과 7절에 있는 내용은요. Мгм. Одоо сая уншсан хэдүүлээ 5-аас 7 дугаар ишлэлээ шүү дээ тий. 어, 첫 번째 작은 제목인데요. За энэ болохоор эхний сая нэг ерөнхий нэг сэдэв байсан тий Хошиягийн 3 зөвлөгөө гээд за тэр дотроо дэд сэдэв болоод орж иж байгаа сэдэв энэ ямар сэдэв байна гэхээр 아이도벨의 모략이 좋지 못하다고 말함. за эхний дэд сэдэв болохоор Ахитофелийн зөвлөгөөг зөв биш гэж хэлсэн нь гэсэн утгатай. Ийм сэдэв байна. 후세의 한 말은 아이도벨의 모략이 성공할 수 없다라고 그렇게 말을 한 거죠. Мгм. За энэ дээр харах юм бол Ахитофел аян зөвлөгөөг Хошия хэлсэн те энэ удаа тэрээр зөв зөвлөгөө өгсөнгүй сайн зөвлөгөө өгсөнгүй гэж ингэ хэлж байгаа. 이것은 사실일까요? 거짓말일까요? Гэтэ яг харах юм бол энэ Хошиягийн хэлж байгаа энэ үг үнэн үг үү эсвэл худал үг үү? 거짓말이죠. Худал үг те. 근데 거짓말은 우리 믿는 성도로서는 하면 안 되는 일입니다. Мгм. Ер нь бол худал гэдэг зүйлийг итгэж хүм ингээд хэлж болохгүй зүйл шүү дээ тийм. 근데 성경에 거짓말을 허용한 이유가 무엇이 있을까요? Тэгээ Библийг харах юм бол зарим нэг тохиолдолд худлаа ярихыг ингээд зөвшөөрсөн тохиолдол байдаг тийм. Тэгээ түүний шалтгаан нь юу гэж бодож байна вэ? 지난 시간에 설명한 걸 기억하시고 거짓말을 할 수 있는 그 경우가 어떤 경우인지 한번 누가 아는 분 얘기해 보시겠습니까? Өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ нөгөө худал хэлэх одоо боломжтой гэх юм уу те ийм ингээ агуулгад байсан те тэрийг санаж байгаа хүн байвал та хэн нэг нь хэлж өгөх үү? За мен дээр ах юм. Мен дээр шиг бараа хань. Сайн хэлье. За Нэг дайл тулааны үед хэрэглэх нэг арга байгаа. нэ чамжаан дээр нэг матсан байна шүү дээ. Хүний амийг зайлшгүй аврах шаардлагатай үед. Амийн төлөө, хүний амийн төлөө. Авралын төлөө гэсэн. 일단은 전쟁 때 뭐 거짓말을 허용할 경우 있고 두 번째는 사람의 생명을 구하려고 하는 일에다 또 어떨 때는 허용될 수는 있고. 예. 지금 두 분 그 대답 다 정확히 맞게 대답을 했습니다. 근데 манай хоёр яг ингэ тодорхой зөв хариултыг өглөө. 그 선한 일을 위한 거짓말이기 때문에 이것은 선한 일이라고 할 수 있는 거죠. Мэдээч хэрэг зөвтийн төлөө те зөвийн төлөө хэлж байгаа зүйлсүүд нь эцсийн дүндээ тэр зөв зүйлийг биелүүлэхийн тулд байгаа даа тий. 생명을 살리기 위한 거짓말은 선한 일이 분명히 맞습니다. Амийг аврахын төлөө амийг аврах зорилготойгоор хэлж байгаа тий одоо зөв биш үгнүүд бол яг яхаа аргагүй бол зөв байгаа. 또 하나님은 이런 걸 통해서 악인의 악을
하지 못하도록 막는 일을 하십니다. Тэгээ бурхан түүгээр дамжуулаад муу нэгний үйлдэхийг хүсэжсэн тэр муу зүйлийг болиулдаг байгаа. 이 후세의 말을 들었을 때 사람들의 반응은 거기에 대해서 그걸 좋게 생각하는 그 반응을 이제 갖게 됩니다. За тэгээ Хушаягийн энэ үгийг нэг энэ сайн зөвлөгөө биш байна гэсэн энэ үгийг сонсоод бус хүмүүс нь яасан гэхээр бас ингээд түн бас сэтгэл нь хөдөлсөн байна. 압살롬이 잘못된 일을 하지 못하도록 거기에 후세를 있게 하신 것도 하나님의 인도하심이죠. Тэгэхдээ өмнө харах юм бол хүмүүс бүгдээрээ зөв байна, сайн байна гэж хэлжсэн ч гэсэндээ одоо Хушаягийн зөвлөгөөг хараад бүгдээрээ бас түүнийг дагаж байгаа хэрэг. Тэгээ энэ болохоор юу гэхээр бурхан Абсаломын тэр төлөвлөгөөг биелүүлэхгүй төлөө хүмүүсийн зүрх сэтгэлийг бас ингэж хөдөлгөж өгсөн байгаа. 만약에 후세가 없었다면 그 아이도벨의 모략이 즉각 바로 시행이 됐겠죠. Тэгээ хэрвээ тэр үед Хушай тэнд байгаагүй байсан бол Ахитофелийн зөвлөгөө бүгд ингэ дагах байсан тий. 그러나 후세의 말을 들었을 때 의견이 바뀌고 그 판단에 혼란이 왔던 겁니다. Харин Хушай байж байгаа Хушай ирэнгуутаа ингээд хэлсэн чинь хүмүүс бүгдээрээ нэрээ юу илээ гэд ингээд эргэлзэж хэлсэн тий. 이 거짓말의 위력은 이건 굉장히 그 힘이 대단합니다. Ингээд харах юм бол худал үг гэдэг энэ зүйлийн нөлөө гэж яддаг шүү дээ. Тэр ингээд маш ингээд хол том бас том байдаг гэдэг эндээс харж байна. 죄 없는 선한 사람을 죄인으로 만들고 죄인을 의인으로 만드는 그것이 거짓말입니다. Тэгээ худал гэдэг зүйл дээр харах юм бол гимгүү нэгнийг хүртэл гимтэй ингээд буруутан болгож чаддаг. Эсвэргээр нь гимтэй буруутан хүнийг ч гэсэндээ ямар ч буруугүй зөвхөн болгох тохиолдолч байдаг бодолч бодлоо. 아무 죄가 없는 사람을 거짓 증거해서 죽이게 만드는 일도 있었죠. Тэгээд одоо Библиэлд ч гэсэн байгаа тий ямар ч ингээд буруугүй хүнийг хуурамч гэрчүүдээр дамжуулаад гимтэн болгоод алсан тохиолдол ч гэсэн байдаг. 에덴 동산에서 뱀이 하와에게 한 말이 전부 어떤 말입니까? Тэгээ эдийн цэцэрлэгийг хэдүүлээ бодох юм бол тэнд Ева дээр могоо очиод хэлдэг тий. Тэгээ түүний могооны хэлсэн үнүүд нь бүгдээр ямар байсан бэлээ? 한 모든 말이 다 거짓말이었습니다. Түүний хэлсэн бүх үг нь худал байсан. 그 거짓말은 모든 걸 바꿔놨어요. Тэгээ тэр худал үг нь ясгэлэр бүх зүйлийг өөрчилж өгсөн. 선하신 하나님을 사랑의 하나님을 마치 나쁜 하나님으로 그렇게 생각하게 만들었습니다. Юу өөрчилсөн гэхээр зөвхөн бас тэднийг хайрлж исэн хайрын бурхныг одоо муу бурхан болгож ингэ хувирсан. 악을 선으로 바꾸고 악을 선으로 바꾸고 선을 악으로 바꿨죠. Тэгээ мууг зөв болгоод зөвийг буруу болгосон гэсэн үг тийм. 우리 인간에게 있어서 가장 근본적인 악이라는 게 무엇일까요? Тэгээ за тэгвэл хэдүүлээ хүн төрлөختний бодож үзсэн бол хүн төрлөختөнд байдаг хамгийн буруу зүйл нь юу вэ? 선과 악을 자기가 판단하고 자기가 선택하는 그것이 자체가 악입니다. 선과 악을 본인 중에서 본인이 선택할 때 하는 것 자체가 선택하는 것이 악이라는 그런 말이죠. Тэгэхээр хүн болохоор нөгөө нэг хүнд одоо бурхан ийм сонгох эрхийг өгсөн тий. Тэгэхээр хүн тэндээс тэгэхээр зөв буруу хоёроос ингээд сонголтоо хүн өөрөө хийдэг. Тэр нь яадаг гэхээр өөрөө ингээд нөгөө буруудсан зүйл яадаг гэнэ. 그러니까 제가 좀 말을 좋은 것과 나쁜 것이라고 말해야 그 이해가 쉬운데 좋은 것과 나쁜 것을 인간 자기가 선택하는 그것이 나쁜 거라는 의미가 있는 거죠. 네네네. 그렇게 설명하신 거죠? 네네. 네, 그러면 하나님께서 좋다고 하시면 우리는 그대로 받아들여야 됩니다. Ер нь бол нэг бурхан хэрвээ зөв гэх юм бол бид нэр тэрийг дуулууртаар хүлээж авах нь их чухал гэдэг. 먹으라고 하는 것은 먹으면 되는 것이고 Эд гэсэн зүйлийг дуугаал идэх нь их чухал. 먹지 않는 거라고 하시면 절대로 먹으면 안 되는 거죠.
Тэгээ битгий идэ гэх юм бол бас тэрийг идэхгүй байх ч ёстой. 그러니까 선악과를 먹었다라는 것은 먹고 안 먹고의 그 여부를 먹고 안 먹고의 그 일을 하와가 자기가 결정했습니다. Мгм. Харин нөгөө нэг а хүн яагаад тэр нэг буруудад идэг гэхээр Еваг жишээл харах юм бол сайн мог мэдүүлэгч модноос идэх эсхийг хүн өөрөө сонгосон гэж байхгүй. Өөрийнхөө таалалд нийцүүлээд энэ нь зөв үү тэрийгээ сонгодог, энэ нь бурууг бол хүн өөрөө сонгодог. Тэрнээс болоод хүн бурууддаг. 그것을 먹으면 죽는다는 말씀은 그 과일에 독이 있어서 그런 게 아닙니다. Анхнаасаа бурхан сайн муудаг мэдүүлэгч модыг тавьчаад тэрнээс чи идэнэ гэд идвэл үхнэ гэдэг нь тэр одоо жимсэнд хортой гэсэн утга биш байсан. 독이 있었다면 바로 그 자리에서 죽었겠죠. Тэгээ мэдээч тэр хэрэг жимс хортой байсан бол шууд идэл дотороо нам явна тий. 영이 죽은 것을 말하는 겁니다. Харин бурхны хэлсэн агуулга болохоор түүний сүнс нь өвөх талаар ирсэн биз. 육신도 역시 마찬가지로 죽음으로 가게 된 겁니다. Мэдээж хэрэг бас мах бодон ч гэсэндээ өхөл рүү тэ очих ийм зүйл байсан. 자기 생각대로 하나님의 말씀을 버리면 하나님과 관계가 끊어진 그 심령이 영이 죽는 그런 가운데 있게 되는 겁니다. Хүн өөрийнхөө бодлоор тэ өөрийнхөө бодол дотроо энэ сайн энэ муу гэж одоо тэрийг ингээд дүгнээд сонголт хийснээрээ эцсийн дүндээ бурхны үгийг ингээд хаях юм бол өөрийн мэдлгүй үхгээс самгүй болдог. 그런 무서운 선택을 무엇 때문에 했습니까? Тэгээ Ева тэгвэл тийм аимшигтай одоо сонголтыг юунаас олж хийсэн бэлээ? 거짓말 때문에 한 거죠. Тэр юунаас олсон гэхээр бодол өгөөнд итгэсэн. 사단은 거짓말을 가지고 인간을 타락시키는 데 썼습니다. Тэгээ сатан болохоор бодол хурамгийг ашиглаж хүмүүсийг ингээд завхралд оруулдаг. 하나님은 이 거짓말을 가지고 악을 막는데 사용하시는 거예요. Харин бурхны хувьд яаж юм гэхээр бурхан тэр худлыг одоо жишээлбэл саяны агуулга дээр байгаа ч гэсэн худлыг ашиглаж яаж юм гэхээр буруу нэгнийг буюу муу нэгний үйлсийг нь хааж өгч. 잘못된 길을 가는 그런 왕들 가운데 악을 행하는 왕들이 있으면은 하나님은 거짓말을 믿게 해서 그 악한 일을 막게 했습니다. Тэгээ түүхийг харах юм бол хаадууд донд ингээ янз бүрийн хаадууд байгаа. Тэгэхээр тэр хаадууд дундаас буруу замаар явж байгаа хаадууд байх үед тэр хаадуудад яаж ихээр бурхан тэр хаадуудыг худал үгэнд итгүүлээд ч юм уу те худал үгэнд анхаарлыг хандуулснараа тэр хүмүүсийг ингээ хийж байгаа үйлдэлүүдийн зогсоож өгсөн тохиолдлууд бас байгаа. 아합 왕도 거짓 선지자의 말을 듣고 전쟁에 나갔다가 죽었죠. Тэгээ Ахаб хаан ч гэсэндээ бас ихлээр хамгийн сүүлд нь хуурамч иш үзүүлэгчийн нөгөө нэг одоо хуурамч иш үзүүлсэн буруу иш үзүүлэхэд итгээд дайнд ингээ явсан. Тэгээд хинжин өгсөн байдаг. 솔로몬의 아들 르호보암 왕도 이 잘못된 말, 거짓말을 듣고 결정한 일이 나라가 갈라지게 한 겁니다. Тэгээ Соломоны хүү Рехобоам ч гэсэндээ бас итгэдэг. Тэр яасан гэхээр худал үгэнд итгээд эцсийн дүндээ улсаа ингээ хоёр багт хүргэдэг. 우리 주변에는 거짓말들이 굉장히 많이 있습니다. Бидний эргэн тойрныг ингээ бодож үзэх юм бол худал хуурмаг зүйл маш олон байна. 오직 하나님의 말씀에 인도를 받는 자만이 거짓에 속지 않습니다. Харин тэр дунд зөвхөн эзэн бурхны үг рүү анхаардаг, эзэн бурхны үгэн дээр тэр дуулууртай байдаг хүн тэр тухайн худал хуурмыг ялгахгүйгээр тэрийг бас даахгүйгээр ингээ амьдарч байдаг. Ялгаж ингээ даахгүйгээр амьдарч байдаг. 하나님의 말씀의 가르침이 우리를 거짓말의 피해로부터 우리를 보호해 주시는 거죠. Тэгээ бурхны үг болохоор бид нарыг худал хуурмгаас ингээ тэ хол байхад тусалж өгдөг. Амен. 이단에게 미혹되는 사람도 진리를 사랑하지 않는 사람이 미혹을 받게 돼 있습니다. Тэгээ ингээд гэхдээ буруу урсгалын хүмүүс ч гэсэн байдаг тий. Буруу урсгалын хүмүүсийг харах юм бол тэд нар итгэвч байж байгаад буцаад буруу урсгал руу ингээд давтагдсан хүмүүсийг харах юм бол тэд нар яг үүндээ
үнэн гэдэг зүйлийг ингээ хайрладаггүй хүмүүс байгаа. 하나님이 원하시는 뜻이 무엇인가? 하나님이 무엇을 옳게 여기시는가를 찾는 자는 이 거짓에 미혹되지 않습니다. Тэгээ Бурхны хүсэл юу вэ? Бурхны хувьд аль нь зөв бэ гэдгийг сонгодог хүмүүс, түүнийг эрен хайдаг хүмүүс болохоор худал хуурмаг руу явдаггүй. 그러나 욕심에 따라 움직이고 자기 원하는 것을 얻고자 하는 사람은 너무 쉽게 유혹에 넘어가는 거예요. Харин эсэргээрээ яадаг гэхээр өөрийн махбодын хүслийг тэгээ чухалчлаад зүгээр би ингэмээр байна, миний хүсэл юу вэ? Би яамаар байна гэдэг рүүгээ ингээд анхаарал эхлэхээр өөрөө ч мэдэхгүй худал хуурмаг ингээд дагцсан явчихдаг. 세상에 거짓말이 없어지기를 바라기보다 우리가 진실된 참된 하나님의 말씀만 따르는 것이 가장 지혜로운 방법이죠. Тэгээ бид нэр ингэж боддог. Энэ дэлхий дээр худал хуурмаг байхгүйсэн л хичнээн гоё вэ гэж бодох нь амархан. Гэхдээ бид нэр энэ дэлхий дээр худал хуурмагыг алга болгохоос илүүгээр эхлээд тэрний оронд эхлээд би өөрөө тэ эзний үгэн дээр дуулууртаа ингээд анхаардаг олё гэдгийг ингээд хүсэх нь илүү дээр. 거짓말이든지 참말이든지 사람의 말은 마음을 바꾸는 그런 힘이 있습니다. Тэгээ хүний сэтгэлд хүний үгэн дотор ингээ хүч байдаг. Тэгээ тэр тухайн хүний үг нь худалч бай, үнэнч бай, аль ингээ хүчийг агуулж байдаг. 모세의 전한 말을 들었을 때는 가나안 땅을 들어간다는 소망이 모든 백성에게 있었죠. Тэгээ Мосегийн үгийг ингээ сонсоод хүмүүс юутай болсон гэхээр Бурхны амласан Канаан газар руу бид нэр очих юм байна гэсэн юм найдварыг өөртөлдөг. 네, 12명의 정탐꾼 가운데서 10명이 가나안 땅에 들어갈 수 없다라고 그렇게 정탐한 보고를 했지 않습니까? Тэгээд дараад нь харах юм бол 12 туршуулын нөгөө нэг Канаан газар руу ингээ явуулдаг шүү дээ тий. Тэгсэн чинь 10 хүмүүсийн туршууллуудыг хараад хэлсүүгийг сонсоод хүмүүс яасан гэхээр 그들의 말을 들은 모든 백성들이 다 가지 못하는 걸로 알고 슬퍼하고 그리고 좌절했습니다. ингээ эхлээд нөгөө нэг хүний үгийг сонсоод бүгдээрээ найдварыг өөрчилж исэн мөртлөө дараад нь нөгөө туршууллуудаас 10 нэрээ тэр айгүй хэцүү юм байна, боломжгүй юм байна гэж хэлсэн чинь тэр 10 хүний үгийг сонсоод бүх ард түмэн дахиад найдвараа алдаад ингээ тий гомдлож эхэлсэн тохиолдол байдаг. 두 가지의 서로 다른 말을 들었을 때 우리는 혼란이 옵니다. Тэгээ хүн ч гэсэн бас ингээд нэг хүнд ингээд нэг юмны талаар хоёр өөр ингээд мэдээлэл ирчих юм бол хүмүүс бас ингээд эргэлздэг. Тэгээ аль нь зөв юм бол гэд эргэлзэх тохиолдол бас байдаг. 둘 다 사람의 말이라면 우리가 잘 그걸 구분하고 판단해야 되겠죠. Гэхдээ тэр нэг зүйлийн талаар хоёр өөр талаас мэдээлэл ирж байгаа нь хоёулаа магадгүй танд ирж байгаа мэдээллүүд нь хүний мэдээлэл хүнээс ирж байгаа гэх юм бол тэр болгон дээр бид нэр сайн няталж үзэх шаардлага байдаг. 그러나 하나님의 말씀과 사람의 말이 서로 다르다면 우리는 어느 쪽을 선택해야 되겠습니까? Харин эсэргээрээ тэгвэл нэг зүйлийн талаар хоёр өөр талаас мэдээлэл ирэхдээ нэг тал нь Бурхны үг, нөгөө тал нь хүнээс ирж байгаа мэдээлэл байх юм бол та алийг нь сонгох болоо. 무조건 반드시 하나님의 말씀만 붙잡아야 되겠죠. Бид нэр ямар ч тохиолдолд байсан эзний үг болоод ингээ хоёр тал зогссон л бол та эзний үгийг бид нэр сонгох хэрэгтэй. 또 서로 Амен. 서로 반대의 그 두 가지의 말 들었을 때 우리는 어떻게 되겠습니까? Гэхдээ одоо жишээл ингээ хоёр өөр эсрэг үгнүүд сонсогддог тийм нэг зүйлийн талаар 그 두 사람의 말 가운데 한쪽은 반드시 거짓말입니다. Тэгэхээр тэгэх юм бол тэр хоёр өөр зүйлийг сонсогдож байгаа гэвэл аль нэг тал нь заавал худлаа л гэсэн үг. 거기에 대한 분별 역시 우리가 기도하면서 하나님의 인도를 구하면 어느 쪽이 거짓말인지 하나님이 알게 하십니다. Гэхдээ бид нэр харин тэр дотор алийг нь зөв гэдгийг сонгож чадахгүй тохиолдол гарч ирэх үед эзэн рүү хандаж залбирах үед эзэн тэрийг ялгаж салгах энэ чадварыг ингээд танд өгөх болно. 우리 모든 인간들은 오직 하나님의 인도만을 받는 것만이 우리가 안전하게 인생길을 가는 방법입니다. Ямар ч хүн байсан хүн л гэсэн тодтолт байгаа л бол бүх хүн төрлөختөн эзэн бурхны удирдлагаар явах хэрэгтэй. 그러니까 아이도별이 제시한 그 의견을 다 좋게 여겼는데 후세의 말을 들으니까 그 마음이 이제 바뀌었다는 겁니다.
Яг энэ хэдлээ буцаад Библийн агуулга руу орох юм бол эхний хэсэг дээр Ахитофелийн үгийг сонсоод бүгдээрээ таалагдаад бүх хүн бүгдээрээ нэр тийм байх гэж бодож ирсэн. Тэсэн чинь Хушай үгийг сонсонгуудаа нэрээ юу лээ гэдэг эргэлзэж эхэлсэн тийм бүгдээрээ. 그러니까 아이도벨의 모략이 좋지 않다라고 말을 해놓으니까 이제 의심을 하고 이제 후세의 말을 듣게 된 거죠. Тэгээд Хушай гэсэн тийм Ахитофелийн удаа сайн зөвлөгөө өгсөнгүй гэдэг энэ үгийг сонсоод хүмүүс ясаглаарэ ер нь юу лээ гэдэг эргэлзэж эхэлж. 두 번째 작은 제목입니다. За тэгээд үлээ одоо нэг нэгдүгээр эхний дэд сэдэв байсан тийм Хушайгийн Ахитофелийн зөвлөгөөг сайн биш гэсэн гэсэн. Одоо хоёр дахь дэд сэдэв нь болохоор жижиг сэдэв. 두 번째 작은 제목 다윗의 강함을 말함. За хоёр дахь сэдэв болохоор Давидын хүчний талаар хэлсэн нь. 8절부터 10절까지고요. За энэ болохоор 8-аас 10 дугаар ишлэл дээр байгаа. 8절부터 10절까지 읽어주십시오. Ээ. За би 8-аас 10-ыг унших чинь. Тэгээд цааш нь Хушай хээр талд бамбрууша булаалгасан эвшийн адил эцэг чинь бас түүний цэргүүд тогшоон хүчтэй ирчүүд гэдгийг нь тэдний цэргүүд тогшин хүчтэй ирчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд гаргууд мэрэгсэн хүн. Тэрээр арт олонтой хамт шөнөнийг өнгөрүүлэхгүй. Хараарай. Тэр одоо нэг агуйд эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр товтлбол үүнийг сонссон хүн бүр Абсаломыг тагсан хүмүүсээс олноороо хядуулжээ гэж хэлнэ. Тэгвэл арслан адил зоригтой арслан адил зоригтой хүний ч зүрх мохноо. Чиний эцэг хүчит хүн бөгөөд эрэлхээ зоригтой хүмүүс түүнтэй байдаг гэдгийг Израиль даяараа мэднэ. 아멘. 아멘. 후세의 말대로 다윗은 굉장히 전쟁을 잘했던 그런 사람이었습니다. Тэгээ Хушаягийн хэлж байгаачлан Давид хаан бол дайн тулаанд маш гаргуу хүн байсан. 또 다윗의 그 부하들 역시 전쟁이 굉장히 뛰어난 능력을 가진 그런 부하들이었던 거죠. Тэгээ Давидын эрчүүд ч гэсэндээ мэдээж дайн тулаанд мэргэшсэн юм хүчрэг хүмүүс байгаа тийм. 다윗이 왕이 되기 전부터 많은 전쟁을 했죠. Тэгээ Давид хаан болохоос өмнө ч гэсэн маш олон тулаанд оролцсон. 사울 왕이 보내는 곳마다 가서 그 전쟁을 승리로 이끌었는데요. Тэгээ ингээд Саул хаан Давидыг дайн тулаанд явуулах болгонд Давид дандаа ялалттай ирчихсэн. 다윗의 강한 면은 다윗이 전쟁에서 누가 뭐 얘기한 겁니까? 아니에요, 목사님. 예. 다윗이 전쟁에서 이긴 것은 다윗만이 갖고 있는 강한 면이 있었던 거죠. Тэгээ зөвхөн одоо Давидыг явуулах болгонд дандаа ялалтыг авчирч ирсэн гэвэл тэр нь Давидын хувьд те тодорхой хэмжээний ийм чадварлаг хүн байсан гэдгийг харж байна. 누구도 두려워하지 않는 용기와 담대함이 있었고요. Тэгээ хин Давид хинээс жайхааргүй те ийм зориг ингэ байсан. 또 가는 곳마다 지혜롭게 그 일을 했던 겁니다. За тэгээ тэр бас яв болгондоо бас маш ухаалгаар одоо ухаалгаар ингэ үлддэг тулалддаг байсан. 또 다윗이 자기가 나가지 않아도 부하들만 보내도 전쟁에서 이기고 돌아올 만큼 부하들이 용맹이 있고 부하들도 담대했던 거죠. Тэгээ Давид өөрөө яваагүй байсан ч гэсэндээ явахгүйгээр цэргүүдээ илгээсэн ч гэсэндээ цэргүүд нэг ялалтыг авчрах хэмжээний цэргүүд нас дайн тулаанд их гарсан хүмүүс. 그러니까 다윗이 그러니까 이렇게 전쟁을 해왔다라는 것을 신하들도 알고 모든 백성이 다 알고 있는 그런 상태입니다. Тэгээ Давид хааныг ер нь ингэдэг те ийм одоо зоригтой те гэдгийг угаасаа одоо тэнцээ байсан арт өмнөд ч мэдчихсэн бусад цэргүүд ч гэсэндээ түүнийг ингэ мэддэг байсан ба. 다윗의 성품이 선하지만 그 악한 일에 대해서는 결코 용납하지 않는다라는 것을 또 역시 그것도 알고 있는 겁니다. Тэгээ Давид хаан мэдээж хэрэг сайн одоо сайнны төлөө зоригтой байдагсанчлан бас мууг ч гэсэндээ тэрээр хизээч хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг бүх хүн мэдчихсэн. 그래서 아이도벨이 베푸는 그 모략을 그 방법을
다윗은 그걸 다 이렇게 예측하고 있었을 것이고 대비할 것이고 또 굉장히 분한 마음을 갖고 있을 거라는 그런 말을 한 거죠. Тэгээд Хушай юу гэж хэлсэн гэхээр хэрвээ Ахитофелийн зөвлөгөөг дагаад явах юм бол Ахитофелийн ийм зүйлийг Давид чинь дайн тулаанд гарамгай хүн учраас аль хэдийнэ ингээд тэрээр одоо таамаглалцсан байгаа. Таамаглалцсан учраас хэдийнэ тэр байдалд чинь бэлэн байгаа гэдгийг ингээд хэлж өгч байгаа тийм Хушай. 누가 들어도 그렇지 않다고 할 만한 그렇지 않다고 하지 못할 만한 그런 다 사실인 내용들입니다. Тэгээ хэн ч ингээд сонссон нэрээ тийштэй гэх ингэж хүлээж авахаар үгүй хаа гэж ингээд эргэлзэхэр ерөөсөө биш тийм зөвлөгөө өгсөн. 그러나 현재 다윗이 처한 상황을 놓고 보면 이거는 맞지 않는 얘기죠. Гэхдээ яг одоо байгаа нөгөө Давидын нөхцөл байдлыг харах юм бол энэ болохоор одоо буруу агуулга байсан тийм. 이 분을 내고 또 화를 내는 것보다는 지금 슬퍼하는 마음이 다윗에게는 있었던 겁니다. Давид хааныг харах юм бол яг одоо түүнд ингээ уурлаад тий ингээ догшрохоос илүүгээр тэр харин ингээ гунигэлсэн тий ингээ ийм байдалд ингээ Давид хаан байсан яг одоо. 그리고 급하게 쫓겨가다 보니까 굉장히 기력이 몸이 지친 가운데 있었던 겁니다. Тэгээ Давид хаан бас тасралтгүй ингээд нэг тий яарсан, сандарсан тэг юм хөөгдсөн байдалд байгаа учраас мэдээж хэрэг түүний байдал ядарсан байсан. 그래서 앞에 16장 14절에 거기에 우리가 읽으신 구절이 있습니다. За тэгээд уртлын 2-р Самуэль 16-гийн 14-р ишлэгийг харах юм бол тэрэн дээр одоо байж байгаа Давидын нөхцөл байдлын талаар 왕과 그를 따르는 모든 백성들이 다 곤비해져서 다 피곤해져 가지고 한 곳에 이렇게 쉬었다고 그렇게 기록이 돼 있죠. энэ дээр харах юм бол гэсэнтэй хаан мөн түүнтэй хамт явсан хамаг ард олон эцэж ядарсан тул тэнд түр амарваа гэсэн. 그래서 현재 상황에서는 다윗과 그 신하들이 용맹함을 발휘할 수 없는 상황이 됐던 겁니다. Өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө бодит байдлыг харах юм бол тий хаан ба түүний хамт явжсэн хүмүүс нь эсрэгээр нь тэднийг одоо бэлтгэх тий дайнд ингээд одоо дайны бэлэн байдалтай биш байсан гэсэн үг. 그러나 후세의 말을 듣게 믿게 된 것은 다 하나님이 하신 일입니다. Гэхдээ Хушайгийн энэ зөвлөгөөг ингээд бүх хүмүүс сонсоод нэрээ тийм гэдэг итгэж байгаа энэ байдал нь итгэж байгаа тий. Тэгээ итгэхээр болсон энэ байдал болохоор чинь Бурхны бас нэг төлөвлөгөөний хэсэг байсан. 그럼 세 번째 후세의 모략을 볼 건데요. За одоо 3 дугаарх Хушайгийн төлөвлөгөө хэдлээ харъя. 작은 3번 많은 군대를 이끌고 갈 것을 권함. Харин за 3 дугаарх жижиг сэдв болохоор юу гэхээр олон цэргүүдийг авч явахыг зөвлөв. 11절부터 13절까지고요. За 11-ээс 13 дугаар ишлэл байгаа. 11절부터 읽어 주십시오. 13절까지요. За тэг би 11-ээс 13-ыг уншиж чинь. Харин Данаас Бершеба хүртэлх далайн хөөний элс мэт үе олон Израильчуудыг бүгдийг нь цуглуулж та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна. Түүнийг олж болохоор нэг газарт бид түүн рүү очиж газар буух шүүдэр мэт түүнийг бид нөмрөн авч өөрийг нь болон хамт буй хамаг цэргийн нэгийг нь ч амьд үлдээхгүй. Хэрв тэрээр аль нэгэн хотод орогнувол бүх Израиль тэр хот руу олос авчран тэнд ганц чулуу үлдээхгүй болтол нь тэр хотыг хүндий хүртэл чирнэ гэв. 아멘. 아멘. 후세의 이 세 번째 모략에 모든 사람이 수긍을 하게 됩니다. За тэгээ Хушайгийн энэ 3 дахь зөвлөгөөг сонсоод бүх хүмүүс хүлээн зөвшөөрж байгаа. 다윗과 같이 용맹스럽고 지혜로운 사람에게는 어설픈 모략을 가지고는 성공할 수 없다라고 지금 말을 한 겁니다. За тэгээд Хушай гэсэн тэр Давид шиг ийм одоо чадварлаг дайчин хүнийг барихын тулд хөнгөн хумбар хандж болохгүй гэж хэлсэн. 그러면은 용맹한 경험이 많은 다윗에 비해서
압살롬이 갖고 있는 장점이 뭘까요? Тэгвэл энэ хүчрэхэг Давидын эсрэгээр гэх юм бол Абсаломд байгаа сайн тал нь юу байсан гэхээр 거의 모든 백성들의 지금 지지를 받고 있기 때문에 다수의 군대를 압살롬은 지금 갖고 있었던 거죠. Давидд Абсалом байсан сайн тал нь юу гэхээр Абсаломын хувьд бүх Израиль түүнийг ингээд одоо удирдлагын дор байсан болохоор нэг өсөндөө бүх цэргүүд нь Абсаломын одоо гарт байгаа гэсэн үг. Гарт байсан. 여기 한 가지 참고적으로 왜 백성들이 그 선한 왕 다윗보다 압살롬을 더 지지를 했을까요? Энэ дээр харах юм бол тэгвэл нэг асуух зүйл байна. Давид хаан бол сайн хаан байсан. Гэтэ яагаад бүх ард түмэн Абсаломын талд ингээд зогссон байж байгаа вэ? Одоо байдал нь. 그것은 앞에 있는 기록에 있는 내용이지만 압살롬이 백성들의 마음을 도둑질했다 그렇게 기록되어 있습니다. За харин энэ шалтгаан нь юу юм гэхээр өмнөх агуулгууд дээр гарч байгаа. Тэрэн дээр юу гэхээр Абсалом бүх хүмүүсийн сэтгэлийг хулгайлваа гэж ингэ байна. 백성들이 좋아할 만한 일을 많이 해가지고 마음을 얻어서 자기를 지지하는 사람을 많이 만들어 놨던 겁니다. Өөрөөр хэлэх юм бол сэтгэлийг хулгайлах гэдэг чинь хүмүүс таалагдах, тухайн хүмүүсийн өмнө ингээд таалагдах зүйлсүүдийг их хийсэн гэж боддог тийм. 그래서 많은 군대를 이끌고 들어가면 반드시 우리가 이길 수밖에 없다라고 지금 말을 하는 거죠. Тэгээд юу гэж хэлсэн гэхээр олон цэргүүдийг авч явах юм бол бид нэр ялхаас өөр зам байхгүй гэж хэлсэн. 보통 이 모든 국가에서 일어나는 일을 보면 이것이 맞는 원리이기는 합니다. Тэгээ ер нь бол бусад одоо улсуудын хийдэг дайнуудыг харах юм бол асар их зэрэгээр авчаад ялдах нь одоо ингээд ийм дандаа байдаг үзэгдэл тийм. 그러나 지금 이 모략은 다윗에게는 해당이 안 되는 모략이에요. Гэтэ харин одоо энэ зөвлөгөө болохоор чинь одоо энэ Хошег өгшөө энэ зөвлөгөө болохоор чинь Давидд болохоор чинь ингээд эсрэг ийм зөвлөгөөс. 왜냐하면 다윗은 지금까지 자기보다 강한 상대를 많이 이겨왔기 때문에. Тэгээ яагаад гэхээр Давид хаан болохоор эсрэгээр нөгөө нэг одоо яг гэхээр цөөхөлөө мөртлөө их цэргүүдийг ялдаг ийм хүн байсан тийм. 아람 나라 같은 경우에는 그 영토에 있어서나 인구나 이 군대의 수가 이스라엘을 더 압도했습니다. За жишээлх юм бол Арамын цэргүүд ч байна. Одоо бусад цэргүүдийг харах юм бол Израилийн цэргийн тоо толгоноос 50% ихлэ цэргүүд ингэ байдаг гэсэн. 아람 나라는 여러 개의 그 나라가 같이 이렇게 연합을 이룬 그런 나라인 거예요. Тэгээ Арам болохоор угаасаа нөгөө маш олон улсууд ингэ нэгдсэн юм улс байсан. 그들이 한꺼번에 공격을 해와도 다윗을 이길 수 없었죠. Тэгээ тэд нэр ингээд нэг бөөнтөө нөгөө олон улс нэгдсэн улс учраас цэргүүд нь гэсэн маш олон байсан. Гэхдээ тэд нэр нийлээд бүх цэргүүдээрээ Давид руу дайрсан ч гэсэндээ Давидыг ялахгүй байгаа гэсэн. 그 이유는 다윗의 강함이 아니라 하나님의 싸워주심이 함께 있었던 거죠. Тэгээ түүний шалтгаан нь юу гэсэн гэхээр Давид үнэхээр яг тийм бүр мэрэгжсэн гэдэг утгаас илүүгээр эзэн бурхан Давидтай хамт байсан учраас тэд дандаа ялагдчихсэн. 하나님이 싸워주시는 모든 싸움은 다 상대의 많고 적음을 구분하지 않고 모두 이긴 싸움이었습니다. Тэгээ эзэн бурхан хамтал ах юм бол эсрэг талын цэргүүд нь ихч байна уу, тэг цөөнч байна уу ялгаагүй дандаа ялагдчихсэн эсрэг тал нь. 하나님께서 누구를 이기게 하실까 그것이 중요한 것이지 군대나 무기가 많다고 이기는 것이 아닙니다. Тэгээд эцсийн дүндээ харах юм бол цэрэг их байна уу, бага байна уу тэр чухал биш. Зүгээр бурхан хэнийг ялуулмаар байна тэр үн ялдаг гэсэн. 시편 33편 16절 누가 읽어주십시오. За дуулал 33-ын 16 хэн нэг нь уншиж өгөөрэй. Дуулал 33-ын 16. Зэргийн олноор ялах хаан гэж үгүй. Хүчний ихээр чөлөөлөгдөх баатар гэж үгүй. Амен.
지금 성경 읽긴 하셨는데 시간이 지금 아직 시간이 안 됐군요. 예. 지금 읽은 구절은 많은 군대로 전쟁에 무조건 이기는 것이 아니라는 말씀이죠. Сая агуулга дээр байсан те цэргийн олон байлаагээд дайнд ялдаг зүйл биш ээ гэсэн. 자기 군대의 많음을 의지해서 교만하게 했다가 패한 왕이 이 역사 가운데 많이 있습니다. Тэгээ түүхийг харах юм бол нөгөө цэргийнхээ олон цэргийнхээ тооны олонд нь одоо найдаад тий бардамжаагаад сүлдө сүрсэн хаадууд зөндөө байгаа. 남유다와 이스라엘이 전쟁할 때가 있었는데요. За өмнөх Юуда нэг юм түүх байгаа. Өмнөх Юуда болон хойд Израиль хоёр нь хоорондоо тулалдаж байгаа. 북쪽의 여로보암 왕이 자기 군대의 많음을 생각하고 남유다를 공격을 했죠. Тэгээд хойд Израилийн Еробоам хаан яасан гэхээр хойд Израильчууд харьцангуй илүү их зэрэгтэй учраас гэдэг Юудаараа давталсан. 근데 유다 왕과 백성들이 하나님을 의지하고 싸우니까 이기지 못했던 겁니다. Гэхдээ Юуда болон Юудагийн өмнөд Юудагийнхан болохоор эзэн бурханд түшиглээд эзэн бурхантай хамт байсан учраас хойд Израильчууд хичнээн ирсэн гэсэндээ ялж чадаагүй. 또 유다 나라가 구스 나라 같은 그런 이 큰 군대를 가진 나라와 싸운 적이 있습니다. Бас өмнөд Юудагийнхан болохоор Хууш мэтийн ийм том одоо улсуудтай бас дайдчихсан тохиолдол ч гэсэн байгаа. 구스 왕이 100만 명의 군대를 이끌고 쳐들어왔지만 아사가 하나님을 의지하고 싸워서 그걸 다 이겼습니다. За гэхдээ Хушээс болохоор бүр сая илүү зэрэгтэй ингээ ирсэн ч гэсэндээ Аса хаан ясгалар бурхантай хамт байсан учраас тэднийг бас дийжсэн тохиолдол байгаа. 우리가 군대가 많으니까 싸우면 이길 것이다라는 이 생각은 굉장히 위험하고 그럼 피할 수밖에 없는 생각입니다. Бид тэр ер нь бол за цэрэг олон байгаа юм чинь те гэд ингээд найдаад тэр дундаа найдаад итгэлээ тэднэр дээр тавих нь ер нь бол буруу зүйл байдаг. 다윗과 골리앗이 싸웠을 때 골리앗이 패했습니다. Тэгээ Давид Голиаттай тэмцэлдэх үед те Голиат ингээ хараад ингээ шоолж исэн. 그럼 골리앗이 패배한 이유가 뭐라고 생각을 하십니까? Тэгээ Голиат тэгж ингээд шоолж бусдыг ингээд доош нэжсэн шалтгаан нь юу байсан бэ? 맞는 답을 하시겠지만 누가 제가 원하는 정확한 답을 하시는지 한번 들어보겠습니다. Тэгээ мэдээж хэрэг олон зүйлийг та нар маань хэлэх багтал. Гэтэ хин нэг нь магадгүй яг гол нь болоод хэлж магадгүй та нарт тэгээд хэлж өгөх үү? Голиат яагаад хийжсэн болов? 말씀해 보십시오. 어느 분이? Давидтай хамт байсан. 네? Бурхан Давидтай хамт байсан. 하나님께서 다윗하고 같이 계셨다고 하네요. 예. Голиат нөгөө Давидыг жоохон хүүхдээр шоолчихсон шүү дээ. 골리앗은 다윗보다 본인이 훨씬 크다고 다윗은 어린이 같다고 그런 생각을 갖고 있었다고. 예. 한 두 분 정도만 제가 질문 답을 이제 듣겠습니다. 앞으로요. 네. 제가 дахиад бас хоёр хүнээс би сонсъё гэнэ. 네. дахиад хоёр хүн бас хариулж өгөөрэй. 제가 원하는 답은 이것입니다. 음. 골리앗이 하나님이 누구를 이길게 하실까라는 생각을 했더라면 아마 그렇게 패하지 않았겠죠. За гэтээ пастор гэнэ миний хүссэн хариултлаар энэ хэлсэн гэнэ. Хэрвээ Голиат энэ тулаанд бурхан хэнийг ялгахыг хүсэж байгаа бол гэж ингэж хэрэг бодсон бол тэр одоо тэгж бусдыг доош нь хийхгүй байсан баа гэж. 내가 몸이 크고 힘이 세니까 내가 무조건 이겨 이렇게 생각한 것이고요. Харин эсрэгээрээ Голиат юу гэж бодсоолэр би бол том биетэй, би бол хүчтэй. Тийм чинь хүчтэй том биетэй л мэдээж хэрэг ялна штэ. Ингэж бодсон. 뭐 하나님이 함께 하신다고 해도 나는 이길 수 있어. 하나님까지 도전을 하려고 했던 거죠. Тэ өсөлөрөө тэр жоохон одоо бандит те бурхан байлаагаад яатгийг би хаарцсангүй том те баг бурхантай хамт ингэ ялчих ингэж бодсон. 전쟁에 항상 승리하는 자는 누굽니까? Дайн тулаанд хамгийн үргэлж ялалт байгуулдаг хүн нь хэн бэ? 모든 일을 성공적으로 할 수 있는 사람이 누굽니까?
бүх зүйл дээр үргэлж амжилтыг олдог хүн хэн бэ? 하나님이 되게 하시면 된다라는 생각을 가진 사람. За тэр хүн хэн бэ гэхээр бурхан болгоно гэвэл болгондоо гэж боддог хүн. 하나님이 나와 함께 하시면 할 수 있다라는 생각. Бас нөгөө талаараа бурхан хэрвээ надтай хамт байх юм бол би юу ч гэсэн чадна гэж боддог хүн. 그 믿음을 가진 자와 하나님은 함께 하시고요. Яг итгэлтэй нэгэн дээр итгэлийг авсан нэгэн дээр итгэлийг өөрссөн нэгэн дээр нэгэнтэй бурхан бас хамт байдаг. 그가 하는 일은 항상 성공하는 일이 되는 거죠. За тэгээд хийж чад зүйл дээрээ үргэлж эзэн бурхан дээр найдвар тавьдаг нэгэнтэй бурхан хамт байдаг. 근데 많은 사람들이 외부적인 보여지는 조건을 가지고 결정을 합니다. Гэтэ хүмүүс ихтэй яадаг гэхээр зүгээр ингээд нүдний өмнө харагдчих зүйлийг хараад шийдвэр гаргачих гэдэг. 10명의 정탐꾼이 가나안 땅에 못 들어간다고 말한 이유가 무엇입니까? Энэ нөгөө одоо тэр Израилийн туршуул 12 туршуул явсан шүү дээ. Тэгээд тэрний 10 ингээд гэсэн тэр бид нэр орч чадахгүй мэн гэж хэлсэн шалтгаан нь юу байсан бэ? 눈에 보이는 성이 높고 Тэдний нүдэнд харагдсан тэр одоо хотууд нь айгүй өндөр хантай байсан. 사람들이 굉장히 키가 커 보이고 Тэгээд хүмүүс нь ч гэсэн өөртөөс нь бүр хамаагүй өндөр байсан. 우리보다 강해 보인다는 이 보이는 거 가지고 판단을 한 거죠. Тэгээд тэд нар болохоор биднээс илүү хүчрэх харагдаж байна гэдэг дээр ингээд анхаарлаа хандуулад тэндээсээ дүгнэлтээ гаргасан. 보이지 않게 역사하시는 하나님의 능력을 생각하지 않은 겁니다. Харин эсрэгээр тэд нар юун дээр алдсан гэхээр харагдахгүй боловч эзэн бурхан ажиллаж байгаа гэдэг дээр анхаарч чадаагүй алдаа байсан. 후세의 말도 우리가 많은 군대를 갖고 있어라는 그 보이는 걸 보게 함으로써 속게 진실을 생각하지 못하게 속게 만든 방법입니다. За тэгээ харин Хошеа гэсэндээ яг энэ аргыг хэрэгэлсэн буюу хүмүүст нэг тиймээ бид нар олон зэрэгтэй нэрээ явах юм бол ялах юм биш үү гэж нөгөө хүмүүс тэгж одоо харагдах зүйл дээр анхаарахт нь бүр хэмжээний зөвлөгөө өгсөн. 그다음에 세 번째 제목을 적어 놓을 건데요. За дараад нь л одоо нөгөө 3 дахь нөгөө том гарчгаа одоо үзье. 후세의 모략이 선택됨. За Хошеагийн зөвлөгөө сонгогдсон нь гэсэн энэ гарчиг байна. 14절 한 절입니다. За 14 дэх эшлэл байгаа. 근데 지금 읽지 않고 쉬었다가 하겠습니다. 지금 시간 다 돼가지고 10분 쉬었다가 하겠습니다. 네. За хэдүүлээ 14 дэх эшлэлийг болохоор амарч орж ирчээд биш. 근데 одоо амралтын цаг болж байгаа болохоор 10 минут амарчаад тэгээд үргэлжлүүлье. 7 хоногийн өмнө. 죄송합니다. 얘기하시는데. 이게 자꾸 터치가 안 돼서 해본 건데 얘기하시는데 해서 죄송합니다. 아니, 괜찮아요, 목사님. 이제 계속 시작하겠습니다. 나 그때 хичээлд орцгоё. 아까 14절 안 읽었는데 14절 한 절 읽어주십시오. За би 12 дугаар Самуэль 17-гийн 14-ийг унших чинь. За Абсалом болон Израилийн хамаг ард болон арх хүн Хошеагийн зөвлөгөө нь Ахитофелийн өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь эзэн Абсаломд гай учруулахын тулд Ахитофелийн сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ. 아멘. 분명히 아이도벨의 모략은 굉장히 훌륭한 모략이었죠. Ахитофелийн зөвлөгөө бол яахын аргагүй сайн зөвлөгөө байсан. 또 그걸 들을 당시에 그것이 옳다는 걸 다 이렇게 인정을 했습니다. Тэгээд уул нь бол яг Ахитофелийн зөвлөгөөг хэлсэн Ахитофел зөвлөгөөгөө хэлсний дараа бүх хүн энэс сайн зөвлөгөө ингэ хүлээн зөвшөөрсөн тийм. 근데 후세의 말을 들었을 때 후세의 말이 더 옳다고 다 이렇게 생각되어진 거죠. Харин дараад нь Хошеагийн үг хэлсэн чинь Хошеагийн зөв юм уу гэдэг ингээд тэд нэр үгэнд эргэлзэж эхэлсэн. 거기 한두 명이 있었던 것이 아닌데 그 많은 사람들이 어떻게 다 한 명도 반대하지 않고 다 후세의 말을 이렇게 옳게 여겼을까요? Мэдээж хэрэг хаан болон хааны албатууд эргэн тойронд нь байгаа хүмүүсийг бодож үзэх юм бол тэнцээ ердөө нэг юм уу хоёр хүн байсан гэсэн үг ерөөсөө биш шүү дээ тий. Бүх хүмүүс маш олон хүмүүс байгаа. Гэтэ бүх хүмүүс бүгдээрээ
Агтофилийн зөвлөгөө зөв үжсэн хушаа гэсэн чи бүгдээрээ хушааг зөвлөгөө зөв ч юм уу гэд ингээд өөрчлөгдөж явж байгаа. Тэгээд дунд нь ингээд нэг хоёр хүн ч юм уу гэхдээ гэж ингээд ерөөсөө гарч ирээгүй гэж бодохоор 그게 하나님의 하신 일이고요. тэгээд ингэж бодох юм бол энэ нь одоо саяны хэлсэндний дагуу эзэн бурханы төлөв хүсэл тэнд байсан гэсэн. 하나님의 다스리심은 그와 같은 능력을 나타내시는 다스리심입니다. Бидний бурхны одоо удирдлах те удирдах байгаа зүйлсэнд нь эрен хэмжээнд хүчтэй. Нэг ердөө одоо алга эргүүлэхийн хооронд гэдэг шиг те хүмүүсийн сэтгэлийг ингээ өөрчилж болдог. 결정적으로 압살롬의 선택이 이제 가장 중요한 거 아닙니까? Тэгээ мэдээч хэрэг эцсийн дүндээ Абсаломын шийдвэр хамгийн чухал шүү дээ тийм. Абсалом хаан учраас 하나님의 선하신 인도를 받지 않은 자는 결코 좋은 것을 선택할 수 없습니다. гэхдээ харах юм бол бурхны удирдлагыг авдаггүй хүн эцсийн дүндээ одоо зөв тааллын зүйлийг ч гэсэн сонгож чадахгүй болчихдээ. 아무리 자기가 연구하고 고민해도 올바른 걸 선택할 수 없어요. Тэгээ хүн хичнээн ингээд нөгөө зөвийг сонгочих гайл үзээд байна тийм. Сонгочих гайл бодож үзээл одоо судалж үзээл ингэдэг ч гэсэндээ сонголт дандаа буруудчихдаг. 그것이 잘못된 것을 선택하기라도 마치 결심한 것처럼 꼭 잘못된 걸 선택을 합니다. Одоо угаасаа л ингээд буруудах гэсэн шиг хүн одоо яаж ичээ заавал бурууг нь сонгочоод идэг. 그 이유는 하나님의 인도를 받지 않는 자가 받는 보응인 거예요. Тэгээ энэний шалтгаан юу гэхээр бурхны удирдлагыг тэгээ бурхантай хамт алгадаггүй хүний одоо үр дүн. 아방이 거짓 선지자의 말을 들은 것도 하나님께서 그렇게 되도록 하신 거 아닙니까? Ахаб хаан хамгийн сүүлийн удаа дайнд явахдаа хуурамч иш үзүүлэхийг дагаад шийдвэр гаргаад явсан шалтгаан ч гэсэн юу гэхээр эцсийн дүндээ бурхан тэр хүнийг одоо хаяхын төлөө байсан тийм. 하나님 보내신 거짓말하는 영이 거짓 선지자의 입에서 그 말을 하게 한 거고요. Тэгээ бурхны илгээсэн хуурамч сүнс тийм тэр иш үзүүлэгчийн аманд очиод ингээ хэлж өгсөн баг. 거기 속도록 속아 넘어가도록 하나님께서 하신 거라고 그렇게 기록됐습니다. Тэгээ Библиэлд юу гэж хэлээ Ахаб хааныг болохоор Ахаб хааныг тэр хуурамч иш үзүүлэгчийн үгэнд одоо ороод хууртуулахын тулд ингээ илгээсэн гэж ингээ бичсэн. 솔로몬이 죽고 그 아들 르호보암이 왕이 됐습니다. Тэгээ Соломон хаан нас барах үед бас түүний хүү Рехобоам хаан болсон. 백성들이 찾아와서 그 르호보암에게 뭔가 요구를 했죠. Тэр үед Рехобоам хаан болох үед нь ард иргэд ингээд хааныг хайж ирээд түүнд ингээд нэг хүсэл тавьдаг байгаа. 백성들을 요구를 들어주느냐 들어주지 않느냐 두 가지 선택 가운데 하나 아닙니까? Тэгэхээр юу гэсэн гэхээр ард түмнийхээ хүсэлтийг сонгох уу, сонгохгүй юу гэдэг ингээд тэгээ энэ хоёрыг аль нэгийг сонгооч гэж ингээд хэлж байгаа. 어떻게 정답을 피해서 잘못된 것만 그렇게 선택을 할까요? Гэтэ тэр болохоор ясэлэр бурууг ингээд сонгож байгаа тий. Тэгээд яагаад бурууг сонгосон гэж бодож байна вэ? 지혜로운 조언을 해준 신하들이 있는데 어떻게 그 말이 귀에 안 들렸을까요? Тэр хүний эргэн тойронд мэдээч хэрэг маш ухаалаг ингээд одоо албатууд нь байж байгаа. Гэтэ хаан яагаад заавал бурууг нь сонгосон бэлээ? Хэнийг сонсохгүйгээр. 그것도 하나님이 하신 일인데요. Тэр зунчсандээ эзэн бурхан ажилласан байсан. 솔로몬이 잘못한 일 때문에 그와 같은 일이 생길 거라는 미리 선지자의 예언이 있었기 때문입니다. Тэр шалтгаан нь юу гэхээр Соломоны хийсэн буруу үйлдэлээс буюу зөвхт бос үйлдэлээс болоод эзэн бурхан чамайг заавал орхино гэж эзэн урдчлаад иш үзүүлэгчээр хэлүүлсэн байсан учраас тэр биелэгдэхийн тулд ийм одоо тэр хүн буруу сонголт хийсэн. 올바른 결정은 인간의 연구와 의논에 의해서 결정되는 것이 아닙니다. Тэгээ бас ингэ зөвхт одоо зөвийг сонгох гэдэг зүйл нь зөвхт шийдвэр гаргана гэдэг нь бас тухайн хүн өөрөө ингээл хичээгээд судлаад ингэснээр зөвхт шийдвэр гаргадаг гэсэн үг бас биш үү те. 특별히 교회에서 어떤 일을 결정할 때 우리 목사님들이 성도와 의논만 해가지고는 그 올바른 결정 내릴 수 없는 겁니다. Тэгээ ялангуяа чуулганд ч гэсэндээ за зөв аль
зөв шийдвэр гаргахдаа алин зөв вэ гэдэг дээрээ одоо чуулганы пастор нь үйлчлэгч нартай тий итгэгч нартайгаа зөвлөлдөж байгаад ингээ гаргадаг зүйл бас биш байдаг шүү дээ тий. 기도하는 가운데 하나님께서 어느 쪽으로 인도해야 될지를 먼저 찾는 게 중요하죠. Эцсийн дүндээ яадаг гэхээр залбирч байгаад эзэн бурхан аль зам руу удирдахыг нь бид нэг хүлээж агаад тий асууж агаад хайж агаад ингэчээж гаргадаг. 근데 성도가 의논하는 그 과정은 거쳐야 되겠죠. Тэгэхээр тийм учраас бид нэр одоо юу гэдгийг хүнтэй зөвлөлдөг ч юм уу ялангуяа итгэгч нартайгаа зөвлөлдөөд яавал тэрвэ гэдэг ингэдэг ийм хэрвээ одоо зуршил гэх юм уу тийм зүйл байх юм бол тэрийг бид засах нэг чухал юм. 목자가 양들에게 의견을 구하지 않습니다. Тэгээ хончин хүн ингээ хоньнууд руугаа одоо хариулж байгаа хоньнуудаас яавал тэрвэ гэж асуудаггүй тийм. 목자는 오직 인도하고 양은 오직 따라갈 뿐이죠. Тэгээ харин хончин хүн яадаг гэхээр зүгээр өөрөө мэдэж байгаад хоньдуудаа одоо баруун тишээ залвал хоньдууд нь дагаад баруун тишээ явдаг, зүүн тишээ залвал дагаад зүүн тишээ хоньдууд нь явдаг. 우리 예수님의 인도하심 앞에 우리는 우리 의견을 낼 수 없는 겁니다. Тэгээ бид нэр эзэн Есүсийн өмнө те эзэн Есүс биднийг ингээ одоо удирдах явах үед өөдөөс нь те ингүүл дээр юм шүү, тэгүүл дээр юм шүү гэж ингээ хэлэх боломжгүй. 그래서 하나님의 인도하심이 어떠하다는 것을 성도들이나 다른 직분자들에게 목사님이 이렇게 설명하고 이해시키는 그것밖에 이해시키는 그걸로 그 일을 하는 겁니다. Харин бид нь одоо удирдахч хүний хийх ёстой зүйл юу гэхээр итгэгч нартайгаа зөвлөлдөн гэхээс илүүгээр харин Бурхны удирдлага ийм байдаг, Бурхан энэ замаар ингэж удирддаг, Бурхны удирдамжийн арга ингэж явдаг гэсэн ийм зүйлүүдийг харин итгэгч нартай ойлгуулах нь чухал байдаг. 이렇게 됨으로써 다윗이 기도한 대로 아이도벨의 모략은 이루어지지 않고 압살롬은 스스로 망하는 길로 이제 가게 된 겁니다. Тэгээ яг энэ зарчмын дагуу энэ одоо Библи дээрээс дахиад харах юм бол Ахитофелийн зөвлөгөөг Бурхан бүтлгүүдүүлсэн тийм. Тэгээ харин Хушайгийн зөвлөгөөг одоо бүтэлтэй болгосон гэж байна. 그다음 네 번째 제목입니다. За одоо дараад нь 4-р зүйлээр орох гэж байна. 후세가 다윗에게 소식을 전달함. За 4-р зүйл болохоор Хушай Давидд мэдээ хүргүүлсэн гэсэн үг байна. 거기에 이렇게 가로를 넣으시고요. 가로를 치시고 후세의 안전 조치 이렇게 가로를 적어 놓으시기 바랍니다. 가로 안에 후세의 안전 조치. За тэгэнгүүт хаалтан дотор юу хийж болох вэ гэхээр хэдүүлээ. Саяны энэ сэдвийнхээ одоо хаалтан дотор болохоор Хушайгийн аюулгүй байдлын Хушайгийн 안전 조치 목사님 조치 안전을 얻는 방법을 세워놓음 이제 그거죠. 좀 말을 바꿔 말하면 안전을 얻도록 방법을 세움 이렇게. За хаалтан дотор хэдүүл юу гэж хэлэхээр Хушай аюулгүй байдлыг нь одоо аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгсөн нь гэсэн үг гэж бичиж байна хаалтан дотор. 15절부터 22절까지입니다. Энэ Библийн ишлэл болохоор 15-аас 22 дугаар ишлэл байгаа. 이것도 그 세 가지 부분은 다섯 가지 내용이 많네 이것도. 5개 부분으로 나눠지는데요. За энэ сэдв болохоор дотроос ингээд 5 хэсэгт хуваагдаж байгаа шүү. За. 첫 번째 후세가 한 일은 15절부터 16절입니다. За нэгдүгээр хэсэг болохоор 15-аас 16 дугаар ишлэлээр гарч байгаа. 작은 1번 두 제사장에게 상황을 말함. За нэгдүгээр хэсэг нь болохоор хоёр ахлах дахиалч нарт нөхцөл байдлыг хэлсэн нь. 15절과 16절 두 절 읽어주시죠. Би 15 шиг дахилч Садок Абиатар нарт хандан Хушай Абсалом болон Израилийн ахмадууд Ахитофел тэгж зөвлөхөд нь харин би ийхүү зөвлөгөө өгөв. Тиймээс одоо хүн яаралтай явуулж Давидд энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг өнгөрч яв. Эстэгвэс хаан болоод хамт буй хамаг хамт ард болон алагдах вэ гэж хэлгээв. 아멘. 아멘. 예, 후세가 이렇게 한 것은
다윗이 미리 당부해 놓은 말에 따라서 한 일입니다. За тэгээ Хушайгийн ингэж үйлдэж байгаа буюу дахиалч нарт хэлсэн энэ зорилго шалтгаан нь юу гэхээр Давид хаан өмнө нь Хушайгаад ингэж гуйсан байсан учраас ингэж хэлж байгаа. 두 가지 당부를 했죠. За хоёр зүйлийг гуйсантай Хушайгаас. 아이도벨과 다른 모략을 내서 그의 모략을 실패시켜라라는 당부를 했고요. За нэгдүгээрх нь болохоор Давид хаан Хушайгаас юу гэж гуйсгалаа. Нэгдүгээрт нь чи Ахитофелийн зөвлөгөөг бүтлгүй болгож өгөөч гэж гуйсан. 또 무엇인가를 보고 듣는 것이 있거든 그것을 소식을 전해 달라 그렇게 부탁을 했습니다. Нэгдүгээрт нь болохоор ямар нэгэн мэдээ байх юм бол над руу хэлүүлж өгөөч гэж хэлсэн. 그래서 이 두 번째 당부대로 지금 후세가 지금 그 일을 하는 겁니다. Тэгээ Хушай хаан өөрт нь ингэж хэлсний дагуу одоо ингэ дахиалч нарт хэлж өгч байгаа тийм мэдээг. 두 제사장에게 그 사실을 말해주면 두 제사장의 아들들이 그것을 전해 줄 거라고 이렇게 말을 한 겁니다. Тэгээ Давид урд нь чи хоёр ахлах дахиалч нарт хэлж өгөх юм бол ахлах дахиалч нарын хөвгүүд нь над руу мэдээ хүргэнэ гэдэг ингэ хэлж ирсэн тийм. 두 제사장의 말을 한 것은 그만큼 믿을 만한 자이기 때문에 그 말을 한 거죠. Тэгээ хоёр энэ ахлах дахиалч нарт ингэ хэлээрэ гэсэн энэ хоёр нь болохоор тодорхой хэмжээний итгэж болох үс ийм хүн байсан гэсэн утга шүү дээ тийм. 이 제사장들의 아들들도 충성된 그런 인물들이었습니다. Тэгээ тэр ахлах дахиалч нарын хөвгүүд ч гэсэн мал ялгаа байхгүй тийм бас нэг итгэж болох үс ийм шилмэл хүмүүс аа. 주인의 뜻을 끝까지 따르기 위해서 최선을 다하는 그런 충성된 일꾼들이었던 거죠. Тэгээ энэ ч байгаа хүмүүс бачгаа хүмүүс болохоор бүгдээр хингэн нь өөрийнхөө эзний буюу өөрийнхөө эзний үгэнд дуулууртай байсан ийм хүмүүс. 잠언 25장 14절 말씀 한번 읽어 주시기 바랍니다. За сургаалт ус 15 Замон 25장 14절 좀 목사님. 13절입니다. 25장 13절. 예, 25장 13절. 예. сургаалт ус 25-ыг 13-ыг хиндэг уншчих уу? сургаалт ус 25-ыг 13. За би уншчих. 네. 13 гэсэн тий. 네. Итгэмжижилж элчин илгээгдэсэддээ ургацын үерхэх хурал сэрүү таталт мэд. Учир нь тэрээр эзний сэргэлтийг сэргээнэ. 아멘. 아멘. 충성된 사자는 그 주인의 마음을 시원케 하는 사자라고 했습니다. Энэ дээр итгэмжит элч гэдэг хүн бол эзнийхээ сэтгэлийг сэрүү татуулах мэт гэж ингэж хэлж байгаа тийм. 그럼 충성이란 게 뭔지 어떻게 해야 주인의 마음을 시원하게 할 수 있을까요? За итгэмжит хүн гэдэг нь хэрхэн өөрийнхөө эзний сэтгэлийг ингэж сэрүү татуулах мэт ингэж ойлгож чадах вэ? 심부름하는 사람이 자기 보기에 좋아 보이는 것을 열심히 한다고 충성이 아닌 거예요. Ингээд хин ямар нэгэн байдлаараа үүрэг аваад явж байгаа хүмүүс өөрийнхөө нүдэнд те за би болж байна гэдэг нь бол итгэмжит гэсэн утга биш юм. 주인이 시키는 그 일만 시킨 그대로 하는 것이 충성이고요. Харин эзнээс нь өөрт нь даалгасан тэр зүйлийг яг түүний дагуу хийх нь итгэмжит зүйл гэж явдаг. 그 일을 이뤄감에 있어서 정성을 다하고 최선을 다하는 것이 충성이죠. За тэрийг яг хэлснийхэн дагуу тэгээ дуулууртайгаар хийх нь итгэмжит байлаа. 우리 모든 목회자는 우리 목사님들은 다 이 하나님이 보내신 사자와 같습니다. Тэгээ бид нэр одоо бүх пасторууд бүх удирдагч нар яадаг гэхээр эзнээс илгээгдсэн элч гэж явдаг. 하나님의 뜻을 정확히 아는 것이 중요하고요. Мэдээж тэр нь Бурхны хүслийг тодорхой мэднэ гэдэг нь маш чухал. Тэгэхээр элчийн хувьд 그 뜻을 정확히 전달하기에 최선을 다한다면 충성된 사자가 심부름꾼이 될 수 있는 겁니다. Тэгэхээр эзнийхээ боёсон Бурхны хүслийг тодорхой мэдээд яг тэр хүслийг нь яг тэрнийхэн дагуу дуулууртад дамжуулж өгөх нь
одоо эзний өмнө итгэмжтэй илч гэж явлагдана гэсэн үг. 우리를 보내신 하나님의 예수님의 마음을 우리가 기쁘시게 해드리는 사람들이 되겠죠. Тэгснээрээ бид нарыг илгээсэн эзний буюу эзэн Иесусийн сэтгэлийг эдгээр сэрүү дутуулах мэт ингээд баярлуулна гэсэн үг шүү дээ. 하나님을 기쁘시게 하는 일꾼은요, 항상 자기도 기쁨을 누립니다. Эзэн бурхныг баярлуулдаг хүмүүст буцаа тэр хүмүүс өөрсдөө ч гэсэн маш их баяр хөөртэй байдаг. 자기가 맡은 이 목회를 항상 기쁨으로 감당하는 목회자가 하나님의 뜻대로 바로 일하는 목회자라고 그렇게 보시면 되는 겁니다. Өөртөө ингээд таалагдсан одоо үүргийг буюу те итгэмжтэйгээр эзнээс таалагдж байгаа зүйлийг итгэмжтэйгээр хийж байгаа удирдагч нар итгэмжтэйгээр хийж байгаа ахлагч нар үргэлж ингээд өөрсдөө хүртэл ингээд баяр хөөртэй хөнгөн сэтгэлтэй хийгддэг нь энэ болохоор эзний өмнө зөвхт байгааг нь шинж гэдгийг ойлгож байна. 두 번째 제목을 말하겠습니다. Хоёр дахь нэг хэсэг рүү орох гэж байна. 제사장의 두 아들에게 전달함. За хоёр дахь хэсэг болохоор ахлах тахилч нар хөвгүүлдэ хэлсэн нь 17절이고요. 17 дугаар ишлэл байгаа. За 17절 한 절인데요. 한 절만 읽어주십시오. 네. За би 17 дугаар ишлэгийг уншиж өгье. Йонатан Ахимаас нар энэ Рогелд байв. Тэд хотод нэвтэрч хэнд ч харагдаж болохгүй байсан учраас нэгэн шүгчин эмэгтэй очиж тэдэнд хэлсэнд тэд Давид хаанд хэл хүргэхээр болов. 아멘. 소식을 전달함에 있어서 일을 진행함에 있어서 신중을 기했습니다. За тэгэхээр энэ дээр харах юм бол ажил одоо нэг элчийн үүргийг гүйцэтгэхэд бол тэд нар маш одоо болгоомжтой байх хэрэгтэй байсан тийм. 소식 전달하는 걸 맡은 이 두 아들은 예루살렘 성 바깥에 있었습니다. За тэр юу мэдээ хүргэх хэрэгтэй байсан хоёр бүү болохоор хотын гадна талд байсан гэж. 성 안에서 만약에 그 소식을 주고받았다면 그 가는 성을 빠져나가는 동안에 누구에겐가 발각되겠죠. Тэгээ мэдээч хэрэг тэд нар хэрвээ хотод дотор байж байгаад мэдээ авсан гэвэл гарахтаа хэн нэгэнд харагдаж магадгүй байсан тийм. 그러나 제사장의 아들이 아닌 다른 사람이 소식을 전하러 갔기 때문에 의심을 받지 않았습니다. Гэхдээ одоо тэг болгоомжлоод ямар нэгэн байдлаар хар төрүүлэхгүй тулд өөр хүнээр дамжуулаад тэр хоёр хүүгүүдэд мэдээлэл хүргүүлсэн гэсэн. 다만 성 바깥에서 소식을 전달하는 걸 누군가 봤기 때문에 그거는 발각된 겁니다. За харин хаалга юуны ханны гаднаас хотын гаднаас тэр мэдээг ингээд дамжуулсан гэсэн тийм. дамжуулсан. 그러나 그것은 도망갈 수 있는 시간을 벌어놓은 것이기 때문에 피할 수가 있었던 겁니다. За мэдээч хэрэг тэр хоёр хүүхдээр ясгалэр мэдээлэл өгж байгаа тэр байдал магадгүй хотын гадна ингээд харагдсан ч яхаг өгөөсөхгүй одоо мэдэгдсэн ч яхаг өгөөсөхгүй гэхдээ тэд нэр ямар ч цухтааж амжсан байна. 지금 이 두 제사장이 하는 일이나 두 아들이 하는 일은 하나님의 뜻에 맞는 일을 지금 하는 거죠. Одоо ингээ харах юм бол тахилч нарч тэр хүүгүүд нь ч тэр аль нь бурхны тааллын дагуу ингээ үйлдэлсэн ба тийм. 하나님의 뜻대로 하는 일이라도 조심해서 굉장히 신중을 기한다고 그럴까요? 조심하고 잘 살펴서 정확한 올바른 방법으로 해야지 성공할 수 있는 것입니다. Тэгээ бид нэр эндээс харах юм бол бурхны хүслийн дагуу үйлдэж байгаа ажил дээр ч гэсэндээ бид нэр өрөөлж нөгөө болгоомж гэдэг зүйлийг байлгах хэрэгтэй гэдгийг харж байна. Болгоомж гэдэг зүйл байж ээж, нухацтай хийж ээж тэр нь үр дүнд хүрдэг гэдгийг эндээс харж байна. 조심하지 않으면 하나님의 일을 행함에 있어서 그걸 그르치고 잘못되게 일이 될 수 있는 겁니다. Харин болгоомж гэдэг зүйл байхгүйгээр тэр анхаарал болгоомжгүй хэрэг хийх юм бол бид нэр яг л тэр хичнээн бурхны хүслийн дагуу хийж байгаа юм шиг боловч дараад нь харахтаа тэр дунд нэг асуудал үүсч болно. 여리고성을 정탐하러 간 두 명의 정탐꾼도 하나님의 뜻대로 그 일을 한 사람들이죠. Ирэхва хотыг нүг тагнахаар явсан хоёр хүн байдаг те тэр хоёр ч гэсэн бас болно хоёр тагнуулч бурхны хүслийн дагуу ингэ явсан байдаг. 라합의 도움으로
잘 피해서 숨긴 했지만 돌아갈 때 그냥 아무렇게나 돌아가지 않았습니다. Тэгээ тэр хоёр ингээд Ерихо хотод орчоод Рахабын тусламжаар ингээд нуугдсан тий. Тэгээд аюулаас өнгөрсөн. Тэгээд буцаад явж байгаа. Буцаад явахдаа тэр хоёр яасан гэхээр бас ингээд болгоомжсон. 성에서 나간 다음에 바로 가지 말고 산에 들어가서 3일 동안 숨어 있다가 가라고 이렇게 라합이 말을 해줬습니다. Тэгээ Рахаб юу гэсэн гэхээр та нар тэгээ болгоомжтой яваарай гэдэг утгаараа та нар одоо хотоос гарчаад шууд явуулгүйгээр буцаж уул руу яваад ууланд 3 хоног бүгж ягаад тэгээ цаашаа явах хэрэгтэй шүү гэж ингэ хэлж өгсөн. 그것은 하나님께서 라합의 입을 통해서 그들이 안전하게 갈 수 있는 방법을 알려주신 것이죠. Тэр нь болохоор Бурхан Рахабаар дамжуулаад Рахабын амаар дамжуулаад тэднэрт гисэндээ энэ одоо болгоомж гэдэг зүйлийг ингээд сануулж өгч. 라합의 말대로 했기 때문에 계속 찾는 그 여리고성 그 군사들의 눈을 피해서 안전하게 돌아갈 수 있었습니다. Тэд нар Рахабын үгэнд ороод тэр болгоомж гэдэг зүйлийг байлгасан учраас тэр нөгөө нэг Ерихогийн цэргүүд хичнээн хайсан ч гэсэн харин олоогүй олдоогүй. 만약에 그 말을 듣지 않았다면 요단강을 건너기 전에 아마 붙잡혔을 겁니다. Тэрээ магадгүй тийм болгоомж гэдэг зүйл байхгүй байсан бол Йордан голыг ч гаталж амжаагүй байхдаа тэд нар магадгүй баригдах байсан баг. 룻기에 보면은 룻이 보아스에게 이렇게 밤중에 찾아온 일이 있습니다. За бас Рут ном дээр харах юм бол Рут ингээд шөнөөр Боаз дээр ирж байгаа тийм хэсэг байдаг. 그래서 기업을 물러주는 기업을 대신 준다는 그 약속을 받고 룻이 돌아갔죠. Тэгээ Рут яасан гэхээр буцахтаа ямар амлалтыг авсан гэхээр түүний одоо өвөгийг ингээ үргэлжлүүлнэ гэсэн ийм одоо амлалтыг аваад явдаг. 그때 보아스가 룻에게 해가 뜨기 전에 아직 어두울 때 해가 뜨기 전에 돌아가야 된다고 말을 했습니다. Тэгээ Боаз гэсэлээрээ болгоомжтой байхын тулд нар мандахаас өмнө буюу хүмүүс хоорондоо царайгаа танигдахаас өмнө ингээ явах хэрэгтэй гэж сануулсан. 왜냐하면 날이 밝은 이후에 돌아가면 누군가 보고 오해를 할 수가 있기 때문에 또 헛된 소문이 날 수 있기 때문에 그렇게 말한 겁니다. Яг тэгэхээр одоо магадгүй нар дээр гарсан үед буюу хүмүүс бивэнэ таньдаг үед явах юм бол харагдчихлаарэ одоо юуны буруу ойлголт өгөөд хүмүүс дунд буруу ингээд мэдээлэл тарахгүй гэж ингэж тэгсэн болгоомжсон байдаг. 이런 사실들을 보면 하나님의 뜻을 행하는 데 있어서도 굉장히 조심해서 한 것을 볼 수 있습니다. Энэ мэдчлэн бид нэр харах юм бол бид нар хүмүүс Бурхны одоо хүслийн дагуу үйлддэг. Гэтэ тэр дундаа ямар ч ингэ болгоомж хэрэгтэй байсан гэдгийг энэ харж болно. 사단의 방해가 있고 또 사람들의 그 잘못된 그 판단이 항상 있기 때문에 우리가 그런 걸 감안해서 우리가 조심할 필요가 있습니다. Тэгээ яагаад бид нар болгоомж гэдэг зүйлийг байлгах хэрэгтэй гэхээр тэр тунд сатаны мэдээж хэрэг нэг одоо хориглолтууд сатаны нэг сатаны одоо бүтлгүүлэлтүүд гэсэн орж ирэх нь орж ирэхээс гадна хүмүүсийн тий одоо буруу үйлдэлүүд гэсэн бас ингээд цаад болох нь байдаг учраас бид нар болгоомж хэлээдэггүй. 후세가 한 세 가지 일 가운데 세 번째 말을 하겠습니다. дараагийн 3 дахь хэсэг рүү орё. 이게 다 안전을 위한 지금 일이라고 지금 설명을 하고 있습니다. Тэгээ энэ дэр болохоор чинь ерөнхийдөө нэг хамгийн одоо том сэдв нь болохоор чинь Хушая Давидд хэл өргүүлсэн буюу Давидын аюулгүй байдлыг хамгаалсан гэсэн энэ хэсэг дотор идэл яваад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр аюулгүй байдлыг хамгаалсан доторх ингээ агуулгууд буюу одоо 3 дахь хэсэг рүү орж байгаа. 작은 3번 여인의 도움으로 도망쳐 나옴. За 3 дахь хэсэг болохоор эмэгтэйн тусламжаар зутаасна гэсэн хэсэг ба. 18절부터 20절까지입니다. За 18-аас 20-ыг харах юм бол гарч байгаа. 읽어주십시오. 네. За 18-аас 20-ыг уншиж чинь. Гэтэл нэг эрэгтэй хүүхэд тэднийг хараад Абсаломд хэлв. Иймд тэр нэгэн
Иймд тэр хоёр яарвчлан явсаар Бахуримд нэгэн хүний гэрт очив. Тэр хүн хашаанда худагтай бөгөөд тэд түүн дотор оров. Эмэгтэй бүтээлэг авч ирээд худгийн амыг бүтээж дээр нь буудай тараан цацаж юу ч мэдэгдэхгүй болгов. Абсаломын зарцнаар тэр эмэгтэй гэрт ирж Ахимааз болон Янутаг нар хаана байна вэ гэхэд тэр эмэгтэй тэд гориг гатлаад явсан гэв. Тэд ирж хайсан боловч олж чадалгүй Иерусалим руу буцваа. 아멘. 아멘. 소식을 그 전달하는 일을 예루살렘 성 바깥에서 한 것은 그게 굉장히 조심해서 한 거죠. Тий. Одоо тэр нөгөө мэдээг хаанаар явуулах гэж байгаа энэ мэдээг Иерусалимийн хотын гадна ингээд өгж байгаа шүү дээ. Тэгэхдээ ч бас их болгоомжтой байсан. 네, 주변을 감시하는 군사들의 그 시선이 많았기 때문에 이것이 발견된 겁니다. Гэхдээ хичнээн болгоомжтой байсан ч гэсэндээ эргэн тойрны ажиглагч нарын гарт ингээд нөгөө нэг хараанд нь өртсөн байна тий. 그래서 압살롬이 그 소식을 듣고 얼른 군사를 보내서 잡게 했습니다. Тэгээ Абсалом тэр ингээд мэдээг сонссон. Тэгээ хурдан одоо тэр тахилч нарын пүүгүүдийг барихаар ингээд явж байгаа тий. 이 두 소녀는 지금 군사들에게 쫓기는 그런 가운데 지금 있는 거죠. За тэгээ энэ хоёр одоо хөвгүүд тий яаж ирэхлээр одоо цэргүүдэд хөөгдөж байгаа гэсэн үг шүү дээ тий. 근데 어떤 여인의 집으로 들어가서 바울임에 있는 어떤 사람의 집에 들어가서 그 여인의 도움 받았습니다. Гэхдээ тэд нэр харин ашгүй Бахуримд нэгэн эмэгтэй гэрт ороод аврагдсан гэж байна тий. Тусламжийг авсан. 우물 속에 그 숨게 한 다음에 그 위에다가 뚜껑을 덮는 일을 했죠. Тэгээ яасан гэхээр эмэгтэй тэрийг хутагт ингээд оруулаад дээрээс нь бүтээсэн гэж байна тий. 그 뚜껑 위에 이 말리는 먹을 곡식을 이렇게 위에다 말려놓는 걸 올려놨기 때문에 거기에 사람이 있을 거라고는 전혀 생각을 하지 못했던 겁니다. Тэгээ тэр хутгийн дээдлэлт нь тий буудаг тараасан гэсэн тий цацсан тараасан учраас тэр дунд ингээд хүн байна гэж юус огт бодогдоогүй бах. 라합이 두 정탐꾼을 숨겼던 것처럼 이 여인도 지혜롭게 이 두 명의 소년을 숨겨 주었던 겁니다. Тэгээ энэ одоо Рахаб тэр хоёр туршуулыг нууж өгсөний адилаар тэ энэ эмэгтэй ч гэсэн энэ хоёрыг нууж өгсөн баг. 하나님께서 이런 여인을 만나게 하셔서 도움받게 하신 것도 이 일을 성공시키기 위한 하나님의 도우심인 거죠. Тэгээ мэдээж хэрэг бурхан ч гэсэн энэ эмэгтэйг бас явуулж өгсөн байж таараа тий явуулаад түүнийг энэ ажлыг ингээ бүтэлтэй болгохын тулд бүх нөхцөлийг бүрдүүлж өгсөн ба. 이 모든 과정을 보면 소식이 성공적으로 다윗에게 전달된 것을 알 수 있습니다. Тэгээ бид нэр одоо ингээд жижиг үзэж болох ерөнхий том зургаар нь харах юм бол ямар ч энэ мэдээ Давидд сайн хүрсэн ингээд мэдээ байгаа. 그러면은 후세가 왜 일을 했는지 우리가 좀 생각해 봐야 됩니다. Хэдүүлээ одоо эндээс ялгараа Хушай яагаад энийг ингээ хийсэн болоо гэдэг бодож үзэх хэрэгтэй. 이게 왜 다윗의 안전을 위한 일일까요? Энэ яагаад ингээ Давидын аюулгүй байдлын төлөө хүсвэл гэж бодод зүйл юм болоо. 이미 빠르게 쫓아가서 다윗을 추격하는 그건 하지 않기로 의견이 결정이 나는데 왜 이런 일을 해야 될 필요가 있을까요? Тэгээ мэдээч хэрэг нэг одоо тэгээ Давид гялс очоод энэ Ахитофелийн зөвлөгөө шиг хурдан орчингуудаа Давидыг алчих гэсэн энэ зөвлөгөөг бүтлгүүтсэн шүү дээ тийм ч ингээд одоо ингээд тэр зөвлөгөө байхгүй болсон юм чинь ингээд аажуухан хөдөлж болох болно шүү дээ. Тэгэхдээ хин Хушай яагаад энийг ингээд яаруулсан бэ? Давид яагаад яаруулж мэдээ өргүүлсэн бэ? 필요 없는 일을 하는 거라고 오해할 수도 있습니다. Ингээ арах юм бол энэ одоо дэмий юм шүү гэж бодогдох тохиолдлоос байж магадгүй. 그러나 이것은 하나님의 지혜입니다. Гэтэ энэ аль хэдийн угаасаа зөвлөгөө нь өөр болсон шүү дээ гэж болно. Гэтэ энэ Бурхны төлөвлөгөө байсан. 성공적으로 소식이 다윗에게 전달됐다라는 것을 압살롬이 알면은 아이도벨의 그 의견을 반영하려고 안 하겠죠. Тэгээ мэдээч хэрэг Давид руу ингээд мэдээ хүргэж байна гэдгийг хэрэг Абсалом мэдэх юм бол яах вэ? 비록 후세의 의견대로 지금 결정이 난 거 아닙니까? Ер нь бол яг үүндээ нөгөө одоо хааны шийдвэр болооч Хушайгийн дагуу хэлсний дагуу гарсан байна шүү дээ тийм.
비록 결정이 났다 할지라도 그렇게 결정이 났다 할지라도 그것이 뒤집어질 수도 있는 거죠. Гэхдээ харин яах вэ гэхээр гисэн ч гэсэндээ хэрвээ хаан руу мэдээ хүргэснийг мэдэх юм бол Хушайгийн тэр зөвлөгөө дахиад цуцалж магадгүй тийм. Хушайгийн хэлсний дагуу хийхээ болчих магадгүй. 압살롬의 마음이 바뀐다든가 Абсаломын сэтгэл ингээд өөрчлөгдөх ч юм уу. 아니면 아이도벨이 계속 설득하는 것을 포기하지 않고 얘기해서 그 상황을 또 바꿀 수도 있는 거죠. Эсвэл Абсаломын яг хичнээн шийдвэр одоо гарсан байгаа ч гэсэндээ магадгүй хаан гинтгэс бодлоо өөрчлөлтөх ч юм уу. Эсвэл Ахитофел хаан дээр очиод тий дахин хэлсээр хагаад Ахитофел өөрөө зөвлөх зөв болох ч магадгүй шүү дээ тий. 그런데 여기서 논의된 사실이 다윗에게 전달됐다라는 것을 알게 되면 다시 말하면 급하게 추격할 수 있다는 그 경고를 미리 했다라는 걸 알게 되면 이제 그 작전은 완전 폐기되는 거죠. Тэгэхээр яг гэхээр харин хэрвээ одоо Давид хаан дээр мэдээлэл нь очсноо гэдэг Абсалом мэдлээ гэх юм бол бүх зүйлийг ингээд буцаагаад ингээд өгөө хийчих магадгүй байсан тий. 다윗을 안전하게 하는 데 있어서 하나님께서 확고한 그걸 안전을 확고하게 하는 안전을 확실하게 하는 그런 일을 하나님께서 하게 하신 겁니다. Харин яасан гэхээр ямар ч нөхцөл байдалд юмыг яаж мэдэх вэ гэдэг шиг тий. Давидыг яг баталгаатайгаар аюулгүй байдал ингээ аваачих ингээ хүссэн гэж. 이 일들은 여러 명의 충성된 사람들이 협력해서 이루어진 일입니다. За тэгээ энэ ингээ харах юм бол нэг өгүүлбэрээр ярих юм бол мэдээ хүргүүлсэн мэдээг авцсан гэсэн ийм өгүүлбэр юм шиг боловч энэ донд маш олон хүмүүсийн хичээл зүтгэл үнэн шударга байдал ингээ оролцсон байна. 후세가 정확하게 그 제사장에게 알려주는 일을 했고요. Тэгээ Хушая тэр яг ямар юу болсон талаар тодорхойгоор дахилч нарт хэлж өгсөн. 제사장들은 지혜로운 방법으로 아들들에게 그 소식을 전달해 줬고요. Тэгээ дахилч нар харин бас ясалаараа мэрэгэн аргаар тэр хүүгүүлтэд хүргэж өгсөн тэр мэдээллийг. 두 명의 아들은 충성되게 그 일을 전달하는 일을 했고요. За тэгээ харин хүүгүүд нь харин ясалаараа тэр мэдээг хүргэж өгөх төлөө маш үнэнчээр ингээд зүтгэсэн. 그 숨겨주는 도와주는 사람도 협력자도 만나게 됐습니다. Тэр дунд нь тэ одоо мэдээг хүргэж өгдөг хүн, нууж өгсөн хүн гэх мэтчлэн олон хүмүүс оролцоо байсан. 이 모든 과정은 하나님이 인도하신 과정이고요. Энэ бүх байдлуудыг харах юм бол бүх үе шатууд, үйл явдлуудыг харах юм бол эзэн бүхэн удирдах өгсөн ба тэднийг. 이 모든 일들은 다윗이 후세에게 당부한 두 가지의 일로 두 가지의 내용대로 두 가지의 당부한 내용대로 그렇게 이루어진 일입니다. Одоо ингээ харах юм бол бүх зүйл дээр харах юм бол эзэн бурхны одоо хийсэн зүйлүүд те Давидын хүүгүүдэд хийсэн зүйлээс үүдэлтэй холбооч бурхан бүгдийг нь хийж өгсөн байна. 두 가지 당부가 무엇이었을까요? За тэгээ түн дээр ямдыг харах юм бол хоёр зүйлийг бид нэг сурах боломжтой байгаа тийм. 기억나시는 대로 한번 말씀해 주십시오. За тэгээ та нар бурхан Давидыг хийсэн зүйлээс үүдэлтэй гэсэндээ хоёр зүйл нь юу байсан болоо? 금방 기억이 안 날 수도 있습니다. 제가 말하겠습니다. За тэгээ би пастор өөрөө хэлж өгье гэвэл 압살롬의 곁에 있어서 아이도벨의 모략을 실패시켜라 그거였고요. Давид хаан тэр юу хийж өгсөн гэхээр хэлж өгсөн байсан дээ Хушая. Чи Абсаломын нэгдүгээрт нь хажууд нь байр тэгээ тэнцээ ингээд байж хэлж өгсөн. 또 소식을 두 아들에게 두 제사장에게 말해서 그들의 아들로 하여금 전하게 하라 그거였죠. Ахитофелийн зөвлөгөөг хүчиг болоод нөгөөх нь болохоор мэдээллүүдийг тэр тэндээс мэдээ авах бол надад хүргэж өгөөч гэж ингэж хэлсэн. 그럼 이 다윗의 이러한 당부들은 어떻게 해서 그 당부를 하게 된 겁니까? За тэгвэл Давид тэгвэл эдгээр одоо зүйлсүүдийг яагаад тэрэнд хэлсэн гэж бодож байна вэ тэднэрт? 자기 마음대로가 아니라 하나님의 인도하심에 따른 겁니다. Тэгээ мэдээж хэрэг одоо харах юм бол Давид өөрөөсөө хэлсэн зүйл биш харин Бурханы одоо удирдлагын дагуу ингээд хэлсэн зүйл гэж ингээ ойлгож болно. 다윗이 하나님의 인도대로 당부를 하니까 당부한 그 모든 일이 하나님의 도우심으로
잘 이루어져 갔던 거예요. Тэгээ Давид Бурхантай хамт байж Бурханы удирдлагын дагуу ингээд явхад хичээж байгаа учраас түүний бүх үйлдэлүүдээр нь эзэн Бурхан хамт байж удирдах өгсөн гэдгийг харж байна. 하나님의 인도대로 따르는 일들은 안 될 것 같아도 그것이 아주 희한하게, 아주 놀랍게 그 일이 성공적으로 되어져 갑니다. Тэгээ бид нэр ингээд Бурхан дагаад явах үед нэг тийм босхгүй жившгийн санал бодол ингээд төрхөнд байдаг. Гэхдээ эд зүртлээ дагаад явах үед гайхамшигтай ингээд болцсон байждаг. 다 잡은 물고기를 놓친다는 말이 있습니다. Тэгээд ийм үг байдаг гинэ бүх барьсан загсаа алдна гэдэг үг байдаг гинэ. 분명히 될 것 같은 일이었는데 거의 다 됐는데도 그것이 실패로 돌아가는 것은 하나님의 허락지 아니하시는 거죠. Тэгээд энэ юу асуудал гэхээр ажил нь аль хэдийн баг ингээд болж явах үед буцаагаад бүх зүйл ингээд хөмрөх юм агуу тохиолдох гэсэн үг байхгүй. Гэтэ тэр донд юу байдаг гэхээр эцэстээ Бурханы удирдлага Бурханы хүсэл байна уугүй юу гэдгээс шалтгаалаад бүгд ингээд өөрчлөгдөх боломж байдаг. 그래서 오직 하나님의 인도대로 하는 일만 우리가 성공하게 되겠다라는 것을 우리가 지극히 작은 일에서도 우리가 적용하셔야 됩니다. Тийм учраас бид нэр юу ч хийсэн бэ тэр донд маань эзэн Бурханы удирдлага байна уугүй юу гэдэг дээр гол фокусоо тавих нь их чухал гэдэг. 우리가 21절 아까 안 읽은 것 같은데 21절 그 네 번째 제목 말하겠습니다. Одоо идлээ дөрөв дэх хэсгийг харъя. 두 소년이 임무를 완수함. Энэ мөрөө. 임무 맡은 그 일을 완수했다는 거죠. За хоёр хүү сүүл дөрөв хэсэг нь болохоор юу гэхээр хөвгүүд даалгагдсан ажлаа бүрэн биелүүлсэн гэсэн. 21절 읽어주십시오. 21-р эшлэлийг уншийе. Тэднийг явсны хойно тэр хоёр хутгаас гарч ирэн Давид хаанд хэл хүргэхээр явв. Тэд Давидэд голыг түргэн гатлагдтун. Учир нь Ахитофел та нарын эсрэг тэгж зөвлөсөн байна гэвэ. 아멘. 이 두 사람이 결국 마침내 다윗을 만나서 자기들이 맡은 일을 성공적으로 이렇게 해냈습니다. За харах юм бол энэ хөвгүүд те эцсийн нүндээ хүлээж авсан үүргүүдээ бүрэн биелүүлээ Давид хаанд хэл хүргэсэн. 일꾼을 주인에게 일을 맡은 일꾼은 그 일을 이루기까지는 최선 다하는 것을 중단하면 안 됩니다. За тэгээд ямар нэгэн байдлаараа эзнээсээ даалгавар авсан цэрэг хүн бол тэр даалгавраа биелүүлэх хүртэлнтэй дундаас нь болж болохгүй шүү дээ тийм. 이 하나님이 보내신 일꾼은 하나님의 일을 한다는 것은 이 금전, 돈이나 이런 물질에 관한 일이 아닌 거죠. Бурхны цэрэг гэж ярьдаг. Тэгээ эзний цэргүүд яадаг гэхээр эзнээс авсан үүргийг биелүүлэх хүртлээр бид нэр дунд нь ямар нэгэн зүйл рүү анхаарлаа хандуулж болохгүй. 가장 귀한 생명을 살리는 일입니다. Жишээлх юм бол бид яагаад гэхээр бид нэр чухал буюу амийг аврах ажлыг хийж байгаа учраас тэр дунд нь эд хөрөнгө ч юм ямар нэгэн зүйл рүү анхаарлаа хандуулж болохгүй. 성읍에서 망을 보는 파수꾼의 그 역할이 굉장히 중요합니다. За тэгээ харах юм бол дуулууртай байдлын үүргийг дуулууртайгаар биелүүлэх гэдэг маш чухал бай тээ. 높은 망대에 올라가서 적군이 오는지를 멀리 이렇게 살펴봅니다. Ялангуяа ийм юу гэдэг чинь харуулт хардаж цэргүүд байдаг те. Тэд нэр ингээ өндөр дээр гараад холыг ингээ харж идэг. Цэргүүд ирж гэнэ үү, дайснууд ирж гэнэ үү гэж харж идэг. 근데 그 살펴보는 일을 제대로 안 한다든가 또 잘 봤어도 그걸 제대로 전달하지 않는다면 파수꾼의 일을 제대로 감당한 게 아니죠. Жишээлх юм бол тэр хүний үүрэг нь болохоор чинь холыг харах. Тэр хүн холыг харж агаад ажиллаж байгаагаа сайн хийж чадахгүй байх юм уу? Эсвэл холоос ирж байгаа тэр дайснуудыг ирж байгаа гэдгийг тодорхойгоор мэдүүлж чадахгүй бол яах вэ? 그래서 공격해오는 적들을 미리 알리지 경고하지 않으면 그 적들에 의해서 그 성읍 사람들이 피해를 입는 거 아닙니까? Их юм бол хэрвээ
аль аль нэг нь үүргээ биелүүлж итгэмжтэйгээр биелүүлж чадахгүй бол тэр хүнд итгэн найдаад тэр амьдарч байгаа тухайн хотын иргэд бүгдээрээ тэр хүнээс болоод хохирол амсна гэсэн үг. 그럼 그 파수꾼은 그 책임을 피할 수 없고 자기가 반드시 거기에 대한 처벌을 받아서 살 수 없는 거죠. Тэр мэдээч хэрэг тэгэх юм бол яг хөө тэр хүн одоо харуулах хүний хувьд гэх юм бол 50 амьдрах боломжгүй тий. Тэр хүнээс бол өчнөө олон хүмүүс ингээд одоо бүхэл хот ингээд сүрсэн гэж бодох юм бол 에스겔 33장 6절 말씀에요. Изекиэл 33-ын 6 дугаар ишлэгийг харуул. 파수꾼의 책임이 얼마나 중요하다라는 것을 하나님께서 말씀하시고 경고하셨습니다. 읽эг аюулсны 안 읽으셔도 돼. тэгэхээр тэрэн дээр харах юм бол тэр одоо харуул хүний үүрэг хичнээн чухал бай гэдгийг сануулсан байдаг. 우리 목회자도 바로 이와 같은 위치에 있는 사람들입니다. Тэгээ бид нэр ялангуяа пасторууд, удирдагч ахлагч нар болохоор чинь ийм үүрэгтэй хүн баг. 하나님께서 알게 하시는 것들, 알려야 할 것들을 정확히 알리지 않으면은 큰 문제가 생기는 거예요. Бурхны мэдүүлж өгөөрэй, тэднэрт хэлээрэй гэсэн агуулгуудыг яг тэр дагуур нь итгэмжтэйгээр хэлэхгүй бол ядаглаарэ тэр хүн одоо цусны буруутан болох аюултай. 인간의 육신의 목숨이 죽는 것보다 더 중요한 영이 살림받지 못하는 일이 생기는 겁니다. Тэгээ мэдээж хэрэг хүний амь гэдэг зүйл чухал боловч тэр хүний одоо махбодын амнаас илүү чухал зүйл болох тэр сүнсийг аварч чадахгүй ийм аюулыг авчирдаг тэр хүнээс болоод. 하나님이 살려내시기를 원하시는 많은 영혼들이 다 지옥으로 떨어지는 일이 생기는 거죠. Тэгэхээр бурхан тэр хүмүүсийг болно одоо хамгаалаарай, авраарай гэд ингээд зогсоож байгаа. Гэхдээ тэр хүн тухайн хүний одоо итгэмжгүй байдлаас болоод тэр үүргүүд ингээ хоосон болж байгаа гэсэн үг тийм. 충성된 일꾼과 충성하지 않은 일꾼의 그 결과는 너무 반대로 차이가 나는 겁니다. Тэгэхээр итгэмжтэй байх, итгэмжгүй байх гэдэг үгнүүд нь нэг үгний зөрүүл юм шиг боловч маш юм том ялгаанууд харагддаг. 충성되게 일을 감당하면 우리가 언제나 기쁨을 얻고 그 상급과 칭찬을 영원토록 받는 것입니다. Тэгэхээр итгэмжтэй байснараа бид нар хариуцсан үүргээ гүйцэтгэхээс гадна гүйцэтгэхийн төрнийгээ дагаад баяр хөөр байхаас гадна мөнхөд өрөөрчлөх тэр шагнал болон одоо тэтмийг ингээ хүлээж авдаг итгэмж гэдэг нэг байд өрнөөс болоо. 그러나 살필 걸 살피지 않고 알릴 걸 알리지 않으면 전달하지 않으면 그 책임에서 자기가 피할 수 없는 겁니다. харин эсэргээрээ яах вэ гэхээр хараарай гэсэн зүйлээ хараарай гэж яхад нь миний харах зүйлээ харахгүй, дамжуулах зүйлээ дамжуулахгүй ингэх үед яадаг гэхээр иргэчдэр нөгөө хариуцлага гэдэг зүйлээс хэзээч мултаж чадахгүй. 그다음 순서 보겠습니다. дараагийн хэсэг. үзээд 5 дугаар хэсэг. 5번째 작은 제목 다윗이 소식을 듣고 대피함. За Давид хаан мэдээг аваад зүгтсэн гэсэн үг байна. 22절이고요. За 2 дугаар ишлэгийг харъя хэлээ. Тэгээд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд хөдлөн Йордан голыг гатлав. Үүр цайх үеэр бүх хүн Йордан голыг гаталж дуусжээ. 아멘. 다윗은 그 전한 소식대로 그대로 따라서 움직였습니다. За Давид харах юм бол тэр авсан мэдээнийхээ дагуу хөдөлсөн байна те. 자기가 왕이라고 자기 편한 대로 하지 않았습니다. Өөрөө би бол хаа ингээд өөрийнхөө те таалаар ингээд байхыг хүсээгүй. 비록 쉬고 있는 가운데 있었고 또 움직이기 싫었겠지만 하나님께서 이 상황을 허락하셨기 때문에 거기에 따라서 자기가 순종한 거죠. Мэдээж хэрэг Давид хааныг харах юм бол нэг ядарсан байсан гэсэн шүү дээ. Тэр утгаараа магадгүй тэр ингээд амрахыг хүсээд ч юм уу дахин нүүхийг хүсээгүй ч байж болно л доо. Гэхдээ тэрээр яасан гэхээр эзэн бурхны сануулгыг ингээд маш дуулууртай авсан гэсэн. 잠언 21장 29절부터 30절 읽어주시기 바랍니다. За сургаалт төгс 21-ийн 29-с 30 гэдүүлээ харъя. Сургаалт төгс 21-ийн 29-с 30.
21장 29절부터 30절. 읽어드릴까요, 우선이? 예, 네. 자, 21, 29, 30. 아, буруу хүн дүр эсгэх, чихч шудраг нэгэн замаа ухаарах, эзнийг сөрөн чадах мэрэгэн ухаан, бодрол ухаан зөвлгөөч гэж юр үгүй. 아멘. 예. 여기에 두 가지 그 설명할 내용이 있는데요. 자, 이들 харах юм бол хоёр ингээд юм агуулга байгаа. 지금 다윗이 하는 행동은 정직한 자의 행동이죠. За, одоо энэ Давидыг хийж байгаа үйлдэлийг харах юм бол нэгдүгээр нь түүний үйлдэл нь чихч шудраг хүний үйлдэл байсан харж байна. 그 행동을 조심하고 다만 하나님의 뜻에 따라 움직이는 모습을 우리가 볼 수 있는 겁니다. Тэгээ чихч шудраг гэж юу гэлж байгаа гэхээр өөрийнхөө үйлдэл дээр анхааралтай байж бурхан хэлэнгууд шууд үйлдэж байгаа үйлдэл гэлж. 그래서 이것이 하나님 앞에 지혜이고요. Энэ нь болохоор эзэн бурхны өмнө л мэрэгэн ухаан гэж харагдана. 하나님의 지혜를 당할 자는 없다라는 겁니다. Ябас юу гэхээр энэ дээр бас эзэн бурхны мэрэгэн ухааныг сөрөх нэгэн хинч байхгүй гэдэг хэлж өгсөн байна. 인간이 지혜가 있고 명철하고 또 이 모략이 뛰어난다 할지라도 이 세 가지 지금 말한 거 사람의 지혜, 사람의 명철, 사람의 모략이 하나님을 당하지 못한다는 사실을 알려주는 겁니다. Энэ дээр харах юм бол юу гэж утгатай гэхээр нэг өөр ярих юм бол хүнд өөрийн гэсэн ухаан байгаа, өөрийн гэсэн бодол байгаа, өөрийн гэсэн зөвлөгөөнүүд гэсэн хүн болгонд байдаг. Гэхдээ эцсийн дүндээ харах юм бол хүний мэрэгэн ухаан, хүний зөвлөгөө, хүний үйлдэлүүд нь яг гэхээр эзнээс хязгаарч тавахгүй гэдгийг хэлж өгч. 오늘 여기까지 하고 마치겠습니다. Хайд өнөөдөр энэ үргэлж үзцгээе. 기도하겠습니다. залбирцгаая. 하나님 저희의 판단과 저희의 선택은 올바를 수 없다는 걸 알았습니다. Эзэн минь бидний шийдвэр, бидний дүгнэлт болон бидний сонголтууд нь зөв биш байдаг гэдгийг та сануулсанд баярлалаа. 아무리 인간의 지혜와 지식으로 연구를 해도 저희를 위한 방법을 찾을 수 없는 걸 알았습니다. Хичнээн хүн өөрийн төлөвлөгөө байгаад өөрийн шийдвэр, өөрийн судалгаа байсан ч гэсэн эцсийн дүндээ зөв биш байх бүрэн магадaltaй гэдгийг сайсварлаа. 하나님의 말씀에 깨닫게 하심과 성령님의 인도하심을 따르는 자만이 자기 위한 것을 선택한다는 것을 이제 알겠습니다. Харин таны үгэн дотор болон таны үйлдэл дотор, таны удирдлага дотор байсан нэг нь л эцсийн дүндээ түүний хийсэн бүх зүйл дээр зөвхт байдаг гэдгийг, зөв сонголт байдаг гэдгийг та бидэрт зааж өгсөнд баярлалаа. 언제나 하나님의 뜻에 순종하는 저희가 되게 하여 주시고 Эзэн минь үргэлж бид таны хүсэлд дуулууртай байдаг хүмүүс байлгаж өгөөч. 자기가 저희 각자 자기가 하나님 앞에 살리심을 받게 하여 주시고 Тэгснээр хүн бүр эзний өмнө эзэн рүү очснороо эзнээс амийг авахд туслаач. 많은 사람을 영원한 생명의 구원으로 이끄는 충성된 일꾼들이 되게 하여 주시옵소서. Мөн олон хүмүүсийг таны амь руу удирдсан итгэмжтэй сайн цэрэг байлгаж өгөөч. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. 수고하셨습니다. 네, 수고하셨습니다. 예, 모두 평안히 지내시고 다음 주에 뵙겠습니다. Та нар маань сайн сууж байгаарай. Дараа 7 хоногт уулзцаая. За баяртай. 바이스테. 감사합니다, 박사님.